За сайн байцгаана уу үзэгч сонсогчдоо. Номын тухай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаар маань их онцлогтой. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань зохиолч, сэтгүүлч Баасангийн Номын Чимэд ах маань өргөдөн оролцож байна. Таныг урилгыг хүлээн авч манай студид ирсэнд маш их баярлалаа. За их баярлалаа. Урьж байгаад бас баярлалаа. Номын тухай нэвтрүүлэг манай Архангай энер радиогоор нөхөд дугаар маань цацагдахаар байгаа. Тэгээд Архангай нутагт хүрэлцэн ирсэнд одоо сэтгэлийн сонсоё гэж бодож байна. Та ч өмнө бас сэтгүүлч хүн зохиолч хүн болохоор Архангайгаар нэлээд олон удаа мэдээж явж л байсан байх. Нааш чааш одоо бид нэг баруун тишээ явахдаа Архангайгаар дайрах юм шүү дээ. Ихэнхдээ яг урдуур Архангайгаар дайрах ихтэй Архангайгаар явж исэн энүүгээр малж туугаа явж исэн нэлийн техниктэй. Харин энэ удаа ирлээ сахан хурдтай бороотой сагал байна шүү дээ. Тэгэд энэ удаа манай Архангай аймагт маань Номын Баярыг анх удаага зохион байгуулж байгаа. Тэгээ Номын Баярт маань өргөдөн ирсэнд манай Архангай уншигчид бас нэлийн олзуурхаж хүлээж авч явах шиг байна. Тэр энэ 1-р сургуулийн 10-ын өвөө бүдгийн хүүхдүүд энэ Номын Баярыг зохион байгуулахад ихэвчлэн оролцож байгаа юм байна. Багш нь Зэрмэн Балжид гэдэг одоо Монгол уран зохиолын багш. Тэгээ тэр ангиараа бүгдээрээ тийм идэвхтэй байгаа нэг сонирхолтой. Тэгээд миний нэг 3 номыг уншаад хүүхдүүд хэлцүүлэг хийгээд тэгээд зогсохгүй зургийг зурсан байна. Өчигдөр одоо миний хувьд онцлогтой тэр одоо тэрэл байлаа шүү дээ. Тэгээд өсвөр үеийнхэн 12 дугаар ангийн хүүхдүүд олноороо ангиараа тэр ном уншаад сэтгэл хөндөр хүлээж аваад өчигдөр бас ярилцаад ингээд сууж хахад энэ хүүхд залуучууд маань ингэж номд шимтгэн дурлаж уншиж тэрийг бархалтайгаар ярьж байгаа нь задлан ярилцж байгаа нь их сайхан явдал санагдлаа. Тэгээ. Одоо Номчим дугаатаас уулзах хоолгонд би нэг асуудаг хэдийдээ асуулт тэрийг бас одоо ярих гэж бодож байна. Мөн бас уншигчдаа төлөөлөөд уншигчдын хүмүүст бас ганц нэг юм тодорхойлж асууя гэж бодож байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг маань болохоор ямарваа нэгэн ном аваад тэгээ хамгийн анхны одоо төрсэн сэтгэлдээ явдаг. Гэхдээ энэ удаа одоо зохиолч хүн орж байгаа болохоор мэдээж зохиол бүтээлүүдийн талаар ярихгүй болохгүй. Тэгээд голчлон энэ агуу ирэн тэр дундаа хөхөлдний очицгээ тэргүүн дэвтэр номын талаар бас асууя гэж бодож байна. Энэ номоо одоо яг та хизээнээс анх судалгаагаа эхлүүлээд хизээнээс бичих ажил эхлүүлж ирсэн бай. Энд чинь бас гараад нэлээд олон жил болсон байна шүү дээ, тий? Харин 17 оны 1 сард хэвлэгдсэн ном шүү дээ. Тэрнээс ч 8 жил хүлээж байна. Тэгээ одоо уншигчид надаас нэг хэл үүдээ өнөөгөө хүртэл нэг хүн ондоноор асуусан байлээ. Би бас санаа зовоод тэдид хэлж чадахгүй. Тэгээ тэдид хэлж тэр бас нэг бүтгэж байгаа юм болоод болохгүй. Тэгээд 8 жил гэдэг бас бага хугацаа биш л дээ. Тэгээ одоо энэ оронд айгууд өмнөхдөг юмч бараг мартагдах нь шүү дээ. Энэ романыг бичих санаа 2004 онд төрсөн. 2004 онд 3 оны үед биш 2001 он 2 оны үед тэр үе одоо нөгөө түүхэн гүрэлэнд байсан академич түүхч чулуунууд далайганд яруу найрагч зохиолч хотын нэмах дээр нэг очиж таарад нэгдүгээр оролт гэртэн. Тэгээ бид гурав тэн нэг баахан юм ярьж суус хөөж ярьж. Тэгэхэд далайгаа юунд Японы тэр Акатабай гэдэг нэг Монгол зэргүүд очиж сүрсэн тэр буланд очсон тухайга өөрөөхөө нэг тэмдэглэлээс харж бид хоёрт хөөж хөөрсөн. Тэгээ тэр энд одоо бид нэр нэмах тэр сэтгэл хөдлөсөн гуруулаад сэтгэл хөдлөсөн сонссон бид хоёр сонсгож байгаа далайгаа бид гуруулаа бас сэтгэл хөдлөхөөр нулимс сунгаал сууж хэлээ л да. Юу их тэр тэнд Монгол зэргийн одоо тэр нэг Польш байгаа юм байна. Тэгээд тэрэнд одоо бол тэнд чинь тулдаан болсон газар музей байна. Янз бүрийн хөшөө дурслууд байна. Ялангуяа тэр Японы талаас хамгаалж байлдсан зэргүүдийн хөшөө дурсгал Японы олон 100 мянган лам нарыг зарим сурвалж дээр 1000 лам 3000 лам гэдэг удирдах тэр далайн хар салхи өрн дуудсан одоо шившлэг тарин уншсан ичрэн уурхыг зориулсан хөшөө байна. Нөгөө алдарт камикадзе тий шулмын сэслэг гэдэг тий. Тэгээд тэнд чинь үндсэндээ дэлхийн түүхэнд байгаагүй том усан болоод
тэр шуурганд явчихсан шүү дээ. Одоо дэлхийн түүхэн тусан томоохон одоо далайн тулдаанууд гэдэг тэр нөгөө Англи, Испанийн хавзаг хин дэлхийд нөгөө нэг ялагдчихгүй армада гэсэн өрүүлдэг тулаан тийм. Хинийн далайн эзэн төрөн болох уу гэдгийг шийдсэх том тулдаанд хоёр талаас нийлээд 250-аад сонгос орсон байлаа шүү дээ. Бөөр одоо эрт цагт нөгөө Перс Грек оронд болсон далайн тулдаа одоо газар нутгийн тэнгис орчимд болсон далайн тулдаанд бол бас тэгж нэг олон зуун онгоц оролцоод байсан бол байхгүй. Гэтэл 1281 онд манай Монголын эзэн төрөн Иван Гүрний Японд байсан хоёр дахь дайралтанд 4000 орчим ус онгоц оролцсон. 4000 орчим шүү дээ. Яг хүний тавал нэг 150 орчим мянга. За тэнд нэг монголчууд нэг 100000-аас 25 орчим мянга монголчууд оролцсон байх магадaltaй ихэнх гол хүчийн Хятад солонгос хятад голдуу байсан. Тэгэд мэдээж солонгос зөрчид янз бүрийн үндэстнүүд орж ирсэн. Тэгээд тэр тулдаанаас тэр их том болоотыг ерөөсөл ганцхан шинэ доторл зөрүүл хайчихсан. Тэгээд тэнд үлдсэн цөөхөн гэдэг монголчуудын тухайх дом өгчрэнүүд байт юм билээ. Тэгээд тэдний булшин дээр далайгаа хин дундгаваас адууны алтар хамбал тэгээд н алтай ханга хинтээс арцаа бичиж онгосох гэдэг очсон хилгайл дээр одоо үдсэж харсан юу үлээ ямар одоо тийм шүү дээ тий. Татдаг барьдаг нөгөө янз бүрийн хар тамхины олцтой байна уу ойлгомжгүй өвс ногоо аваад байгаа тий өөрний хамаал. Тэгээд одоо ийм мань хүн одоо бас нэг ийм ёс заншлын тэр нөгөө тэмдэн судлаач хүн гэдэг утгаас харсан. Тэгээд очиод тэр Монгол зэргийн булшин дээр буш чичтэй нэг тим юм нэг юм боссоо нэг пайдсан юу зургийг харж байсан. Тэгээд чи нэг хоёр чин байгаа. Нэгд нь Монголын одоо хааны элч Туушчин гэдэг 33 настай залуугийн оршуулгуугаа цааслуулсан. Бас нэг Монгол зэргүүдийн булшиг хадан ангал руу хийгээд дээр нь дараад тэр нь бас тарантай хөшөө босгосон гэдэг нэг тийм байдаг. Тэгээд тэрний алин дээр нэрсэн байгаа юмс очиод тэрийг онгоцоход өөр ирэхгүй нь бас гарч ирсэн гэж далайгаа ярьжсэн. Тэгээд тэрийг би хожим нь 2 жилийн дараа 2004 онд Америкт байхдаа Даяар Монгол соёлын дээр нийтлэл уран сайхны нийтлэл болгож жаахан уран сайхан нэмээд бас зарим нэг мэдээлэлээр баяжуулаад бичсэн. Бичсний дараа Самбаранская Лос Анжелесээс нэг залуу яриад үгүй чи энэ чинь яг Холливуудын кино шүү. Харин би бас уншаа тэгж бодсон. Үгүй чинийг одоо нэг кино зохиол болгоод бичээд гэж. Тэгээ би Холливуудтай холбоотой гэдэг. Тэгээ энэ Холливуд чинь ерөөсөө байнгын киноны өсгөлн зохиолын өсгөлөнд байж идэг. Тэгээд өдөрт хэдэн 10 зохиол ирж идэг. Одоо өлегтэй байхгүй. Наач ирсэн яг болж байна. Тэгээд Холливуудын кино зохиол бичдэг Ватер болоод бариад авсан ч ерөөсөө юуч мэдэх юм байдгүй. Тэгэл явсаар байгаа нөгөөтг чинь үдсээр байгаа 2004 оноос ч хойш 17 16 он хүртэл 12 3 жилийн турш янз бүрийн үзэж явсаар байгаа. Тэгээ нэг мэдхнээ одоо ер нь бичихгүй болохгүй нэг. Тэгээд ер нь нэг төлөвлөгөө одоо нэг төлөвлөгөө их юм уу ергээд нэг багцлаад нэг 5 бүтэдгийн гэсэн бодолтойгоор тэгээд тэр чинь 1281 оны үйл явдлыг бичихийн тулд бүр 100 жилийн өмнөх үе рүү орж иж тэр эзэнт гүрэн хэрхэн үүсэж бий болов. Тэр эзэнт одоо дэлхийн өөр хаанч байгаагүй тэр супер эзэнт гүрний бүтсэн одоо хөрс суур юу вэ? Япон руу дайрахын шалтгаан юу вэ гэдэг чинь яваад ирэх тэр бүр эзэн бог Чингис хааны төрсөн үедээ тэрнээс өмнөх үедээ холбоотой болж дараад ингээл тэгэл өөрийнхөө хэр хэмжээ судалж байгаа. Тэгэл ямар ч эхлэл нь бол тэр 1281 оны үйл явдлаас 100 гаруй жилийн өмнөх 1170-аад оны үйл явдлаар эхлүүлээл. Тэгэл ингэж явж байгаа л одоо бол гацчихсан тайлтай байна. Тэгээд нөгөө зохиол гэдэг чинь яг ингээд бичээд эхлэх үед олон зохиолч нарын дуртатгал бас ярианаас сонсч ирсэн. Өөрийнх нь мэдлээс хэтэрчдэг гэж ярьдаг. Дөрүүд нь өөрөөс нь гараад одоо нөгөө өөрийнх нь одоо мэдлээс хэтэрээд ингээд хөтлөө явцдаг. Магадгүй ингээд нэг роман болгож гаргаж ирсэн. Эсвэл нэг тууж болгож эхлээд бүр зарим нэг бүр өгүүлэг гэж бодож ирсэн зүйл нь тууж болоо. Сүүлдээ бичих явцад роман болоод магадгүй ингээд цуврал зохиол болоод явцдаг тухай бас олон зохиолчдын ярианаас сонсч ирсэн. Энэ баг яг тийм байдлаар маш өргөн дийлгэр түүх учраас түүнийг уран сайханжуулна гэхээр маш том зохиол болж л одоо тэгж дэлгэрсэн юм байна гэж хараад. Тэр
дүр бол яг харахгүй хэрвээ дүр амилах юм бол тэгээд зохиолч хөтлөө явчихна. Уран зохиолч чинь тэгж хэлдэг шүү дээ. Дүрээр илэрдэг урлаг юм а гэж. Тэгээ уран зохиол амийн сүнс нь дүр юм байна. Дүр амилахгүй бол тэр ямар ч адал явдал ямар ч сайхан одоо уян готготой хэл найруулгаар бичиж нэмэргүй тэр зохиол болохгүй. Тэр дүр амилах л гэж байна. Тэгээд зарим одоо бүр ормаан болгоё гэжсэн юм чинь явж байгаад жахаа атгын шинэхэн өгүүлэг болчихно. Өөр тэрийг яаж одоо сунгах тэр бүр амьгүй болчихоор тийм. За нэг жахаа нэг 2 удаа өгүүлэг бичиж гэдэг маань явсаар байгаад ормаан болдог тохиолж байна. Тэ. Яг тиймэрхүү жишээнүүд их олно гэж байна л да. Гэтэ энэ эзэнт гүрний түүхийг Монгол эзэнт гүрний түүхийг бичнэ гэдэг нэг бодлыг тэнхгүний ажил. Яг гэх юм бол чинь агуу их түүх ба шүү дээ. Евразийг хамарсан. Тухайн үед нэг 60 орчим үндэстэнтэй харьцсан. Бид нар бол агуу эзэнт гүрний түүхийг бичих дээр зөвхөн өнөөгийн Монгол улсын газар нутагт тэр үйл явдлыг голдоо барьж бичих гээд байдаг. Гэтэл Монгол улсын их Монголын эзэнт гүрэн гэдэг чинь Япон тэнгисээс Японы арлуудаас одоо хойд Африк хүртэл. Тэгээ хойш одоо энэ Сибирь дээр Европоос уршаага одоо энтгийг Яваа Суматар хүртэл тийм өргөн удам орон зай дээр тухайн үед хүн төрөлхтний мэддэг байсан газар зүйн одоо орон зайн хэмжээний бараг 80-90 гаруй хувь дээр монголчуудын одоо дуулаа сонсогдож Монгол морины товраа мөрөөд хамгаалж исэн тийм л зүйл шүү дээ. Тэгэхээр тэрийг бүгдийг судлаад бичнэ гэдэг нэг хүний хувьд бол бүтэхгүй шиг ажил тийм. Одоо хувь мэрэгжлийн судлаач хүний хувьд хүртэл би яриаг сонсч байсан. Нэг хүн судлаад одоо чи нэг түүхч байлаа гэж бодоход залуу наснаас судлаад явхад л зөвхөн одоо магадгүй Йонгорны түүхээр чиглэх тэгээд явсан ч одоо нэг бас нэг хүний насанд одоо багтахааргүй их зүйл байдаг гэж. Одоо Монгол судлалч нь одоо Ил хаант улс судлал, Алтан ордны судлал, Йонгорны түүх, өг монголчууд гэдэг ч юм ингээд салбарлаа явцсан. Тэгж салбарлаж хуваахгүй бол одоо шинжлэх ухаан дээр хүртэл судлахад маш их баримт, маш их одоо тийм түүх байгаад байгаа шиг. Ганц түүхүүд үйл явдал төдийгөр ч монголчуудын тухайн үйл явдал чинь олон талын байгаа шүү дээ. Улс төрийн харилцаа байна. Соёлын харилцаа байна. Шинжлэх ухааны харилцаа байна. Эдийн засгийн харилцаа байна. Энэ бүгдээрээ тусдаа ганцхан одоо шуумаар явахгүй чинь тухайн үеийн Евразийн бүх хил бүс нутгуудад хамаатай болоод эхэлж байгаа. Шашин соёлын харилцаа байна. Тэгэд энэ бүгдийг судлаад зөвхөн судалгааны ажил хийхэд төвөгтэй байхад зөвхөн энийг ямар ч байсан нэг тийм амин сүнсийг барьж авчиж зохиол бичихгүй бол ганц нэг үйл явдлаар хөдөлтөд нэмэргүй байна гэсэн тийм бодолтой явсан дээр яг гадны зохиолчид Монголын түүхээр хэм хийж байна. Одоо би буруу сонсоогүй бол Европчууд загалмайтны аян дайны тухай нэг 2000 гаруй зохиол бичсэн юм байна. Загалмайтны аян дай. Яг загалмайтны нэг 10 гэд аяндаа болсон шүү дээ. 200 жил дамнаад. Гэтэл загалмайтны аян дайны цар хүрээг харах юм бол за яг нэг Европ, баруун Европ голдуу. Тэгээд Иерусалим хүрээд дуусчихсан. Иерусалим хүрээд. Тэгээд яг тэр үйл явдлын хамрагдахгүй нь болох тэр Араб дахин Уршаага, Египт КР орчим хамрагдал ингээл болж байгаа. Гэтэл тэнтэй ч харьцуулахад манай хач нүсрэг том юм багт шүү дээ. Тэгээд одоо манай түүхээр зүйлийн үед их олон зохиол бичигдсэн армаанууд гарсан 10-аад оноос хойш Европчууд бичлээ, Хятад, Япон, Солонгос бүгдээрээ бичлээ, киноч хийлээ. Тэгээд ингээд харах тэр зүгээр одоо би тодорхой хэмжээгээр нэг 10 хэдэн жил тэр баг 20 жил энэ Монголынхаа түүхийг мэржлийн арга зүй талаас судалсангүй зүгээр зохиолч хүний өөрийнхөө ирж хайдаг өнцгөөс л харах тэр гадныхны хийгээд байгаа кино уран бүтээлийг харах тэр сэтгэлд ерөөсөө хүрдэг. Бид өөрсдөө танихгүй байх. Монгол мөн чанар, Монгол тэр нэг дотоод сэтгэлгээ, гэрэл, философиг тэр ерөөсөө гаргаж ирэхгүй. Күнлэнгөөс нь зөвхөн нэг үйл явдлыг өөрөө дотор хараад байдаг. Нэг тийм байна. Тэгээд тэрийг л одоо яаж амжуулах вэ гэдэг нэг юм бол бодогдол яваад. Энэ агуйрын зохиолыг одоо кино бол яг энэ зохиолыг кино болгох санал ч юм эсвэл тань тийм кино болгодоо гэсэн бодол цаашдаа тийм бодол байдгүй. Яг хөө анх санаа нь бол бас кино гэж бодож байсан. Анхнаасаа л кино гэж бодоод бичсэн. Хэрвээ анзаарсан бол ингээд сцен дээр нь таслаа явуулсан байна. Тэгээд анхнаасаа кино зохиол маягтайгаар ингээд эхлүүлсэн учраас одоо 5 багтах юм уу юу одоо миний харвал бол чинь нэг бүтийн 8 жил болж гарахгүй байна гэдэг чинь энэ зөрүүлж явахгүй дуусгах чадахгүй шинжтэй байхгүй тийм. Зөв нөгөө
Ер нь бол бидэнд их том амбиц авах хэрэгтэй. Том хүсэл мөрөөдөл. Юу гэхээр дэлхийд даяар одоо шүүгэн үзсэн гот шүү дээ, Game of Thrones одоо бүгшний биш хаан ширээний тоглоом тийм. Тэр маань хаанч байхгүй орон зай дээр хаанч байгаагүй улс гүрнүүдийн тухай орон сайхныг хийсвэрлэл ертөнцөд бүтээгдсэн тийм кино. Гэхдээ яг одоо тэр умардынхан гэдэг одоо слав гаралтууд орос ууч байж Ланнистерийн гэдэг англи саксууд байж магадгүй. За нөгөө Дотракичууд нь болох тэр магадгүй нүүдэлч монголчууд байж. Ер нь бол индианчууд монголчууд хоёрыг нийлүүлж гаргаж авсан гэж ярьд юм билээ. Тийм ингээд нэг юм сэдв санаа авсан юмнууд ингээд харьцуулж болохоор юмнууд байгаа. А тэн чинь нийтээ нэг 20 гэдэн 26 ч нэг овг аймаг үндэстэн яснуудын хоорондын зөрчил. Тэгээд чинь 8 seasonтэй 80 ангитай байхад. Ном нь бол дуусах байгаа шүү дээ. Ном нь дуусах тий. Тэгээд тэр бол дэлхийг үнэхээр байлдан давхалсан. Тэг үнэхээр сайн хийсэн. Кино уран бүтээлчдийн ур чадвар бол би зохиолоос илүү болсон гэж бодож байна. Гэтэл бидний түүх бол 26 үндэстний хоорондын асуудал, 60 үндэстний хоорондын асуудал. Хаанч байх орон зай дээр биш. Дэлхийн Евразийн гүнзгийхний том үлгийн нутаг дээр болж байгаа үйл явдал. Тэгээ бид нар энийг яагаад өөрсдөө гоноо гэж болдог юм бэ? Заавал одоо гадны Холливуудхан мундаг бид нар яагаад хийж чадахгүй гэсэн тийм бид нарт яагаад тийм нэг өөрсдөө дорд үзсэн сэтгэл өмчлөл байт юм бэ? Өнөөдрийн кино зах зээл дээр кино ертөнцийн хийж байгаа нөхцөл байдлаар монголчууд өөрсдийнхөө нөхцөл зөв дүүрэж болохгүй шүү дээ. Тэгээ бидний хувьд бол ерөөсөн монголчуудын хувьд нэг том амбицны агуу эзэнтгүүрийнхээ түүхээр за одоо Game of Thrones шиг 80 ангитай кино биш юм ахад ятгахтай 50 ангитай кино гэх бүрэн болцоо байх. Одоо ганцхан хятадуудын тэр нэг Чингис хаан гэдэг 30 ангитай кино биш үү? Яг гоо тэр чинь нэлээд хэдэн жилийн өмнө гарсан сайн шин байна, муу чин байна. Хамгийн сайхан юм Чингис хааны дүрийг их сайхан гаргасан. За бус талаар бол нөгөө солонгос сериал гэдэг шиг тийм сериалын төвшнөл хоноо шүү дээ. Тийм хайхтар одоо ур чадрын өдөө энэ төвшөнд очиог. Тэгэж дээр нь тэр гот шиг тэр олон үндэстний шин чанарыг олон шүлжээ шуумаар сүлж хийж чадаагүй байхгүй. Ганцхан 2 3 хүс шуумаар айл явж байгаа. Тэгэхээр бидэнд бол тийм түүхийд байна гэсэн үг. Ерөөсийн баялаг түүхийд сэдв санаа байна. Европчууд загалмайтнууд өөрсдийнхөө тэр загалмайт аяндын түүхээр хэдэн мянган орон бичиж байгаа бол бид нарт тэр нэг байтугай түүхийд байна гэсэн үг. Тэрийг яаж юм болох вэ гэдэг асуудал. Зүгээр бидний нэг ийм юм хийх ёстой хийн гэсэн бодол байгаа. Бид биш юм ахад дараа үе залуучууд хийх бах бид юм учраас нэг ихлийн тавиад оролдоод үзэх хэрэгтэй. Би энийг уншихтаа бас яг ямар сэтгэл хамгийн анх төрсөн бэ гэхээр хөө хин чин яг бараг Монголын Game of Thrones-ийн зохиол юм шүү дээ гэж бодсон. Ягаад тэгэхээр би өөрөө одоо хаан ширээний тоглоом цовруулын редакцид ажиллаж байсан хүн. Тэгээд тухайн цувралын бас уншигч нь, цувралынх нь үзэгч нь тэгээд яг байж болох юм байна да гэж яг нэг унших үедээ бодогдоод. Тэгээд бас нэг төстэй нэг зүйл байгаа. Би ингээ хүмүүст хошигнгийн өчигдөр бас ярьж илаа. Би одоо номинчмын тугаатай уулзах болгондоо одоо энэ хагуу хайрны чинь дараагийн дэвтэр нь хизээ гарах вэ гэд нэгтгээ. Тэгээд одоо Монголд номинчмын тугаа гадаадад Жорж Мартин хоёр л дараагийнхаа дэвтэр гарахгүй их нэхүүлж ин да гэд хошигнжсэн. Жорж Мартин чинь тэр сүүлийн 2 сизны зохиолыг бичиж хэмжээгүй. Тэр найруулагч намжаа бичсэн гэсэн. Тийм тэгээд нөгөө одоо нөгөө 5 дахь биш 6 дахь ном гараагүй 11 жил болчихно. Тий тэгээд тэр надад бол тэр эхний 6 сизон бол үнэхэр сайн. Зохиол суурьтай тэр чинь бас сүүлчийн 2 сизон авчихсан. Тийм нэг зохиолгүй явцсан юм байл бэлээ. Тэгээд ер нь сайн зохиол байх юм бол тухайн одоо их зохиолоос хийсэн кинонууд ер нь их сайн яваад идэв шүү дээ. Одоо Бүгжний эзэн байна, Harry Potter-ын цуврал байна гэдэг ч юм уу том цувралуудыг харахаар дандаа их зохиолтой, их зохиолд маш сайн зохиолуудтай тийм байдаг юм болоо да гэж бодоод байна. Тэгээд энэ хөхөлтний очис бол тэр дундаа энэ ихний дэвтэр бол хамгийн том одоо дэвтэр болох одоо Тэнгэрийн элд гээд Тэмүүжний баг нас. Тэгээ бас нэг элдний талаар тэгээд одоо миний ойлгосноор бол одоо Сүбэдэ Баатрийн бас мэдлж байгаа талаар гарсан гэж би ойлгоод байгаа. Ийм хідэн гол дүртэй. Тэгээд бас юм нэг нууцлаг юм одоо чинь уцсан өвгөн гэдэг нэг дүр гарч ирж байгаа. Тэгээд
яг ингээд нэм бидний багын мэддэг байсан Монголын нууц товчон дотор бидний олж харж чадаагүй магадгүй нууц товчон дотор ингээд дурддагтаагүй өнгөрсөн зүйлсийг яг тэрийг маш сайн олж бичсэн санагдаад байгаа. Яг түүхэн дээр ингээд бичиж тодорхой болцсон юмыг өөрчлөх юм бол эн чинь бас түүхийг өөрчилсөн түүхэн романд гардаг бас нэг асуудал шүү дээ. Одоо түүхээ хэр хэмжээнд яг түүхээ баримтлах уу? Уран сайхнаа хэр хэмжээнд баримтлах уу? Хэд уран сайханжуулах юм бол нөгөө түүхэн ойлголтоо өөрчлөх аюултай. Яг тэгэхээр зарим уншигчид магадгүй шинэ залуу уншигчид түүхэн романаар магадгүй түүхийг шууд ойлгох гээд байдаг. Гэтэл яг нэг түүхэн баримтаа ингээл биччих юм бол чи уран сайхан унших сэтэл гэдэг зүйл бас байхгүй болдог. Тэгэхээр энэнийг яг сайн барьж бичсэн юм уу да гэж хараад байна. Яг ер нь түүхэн зохиолуудад нэг хоёр чиг хандлага байдаг. Нэг нь болохоор түүхийн үйл явдлыг сэтгүүлээд зохиолч уран бүтээлчд өөрийнхөө яаж фантазиж болно. Тэр түүх бол зөвхөн тэдний одоо ганц одоо юу гэдэг нь сэтэл өгөх юм. Тэр уран бүтээлийн тэр түүхтэй үнэн байна уу, удлаа байна уу, тэр нийлнүү нийлэхгүй чухал биш гэж үздэг нэг одоо үзэл байна. Нөгөө талд нь яг түүхээ яг ясварж явах хэрэгтэй гэсэн үзэл байна. Аль нь туушрал л та. Тэгээд гэхдээ нэг л юмыг бүр гарцаагүй одоо атуу чанд сахих хэрэгтэй. Тэр нөхөр тэр түүхэн үйл явдлын амин мөн чанарыг л алдагдуулчихлахгүй байна. Жишээлбэл ялсны нялгдсан болгож юм. Нэг бол одоо монголчуудын түүх чинь тэр агуу 90 үеийн түүх чинь зүгээр нэг ялах биш. Нэг октоор дэлхий дахинаа шударгаас инк төрийг тогтоох гэсэн тийм нэг октоор зорилгоор явчихсныг дээрмийн дан одоо бүлэг дээрэмчдийн дан болгож харуулах ч гэдэг юм. Энэ ийм юм л байж болохгүй байна. Тэр өөрөөр хэлбэл тэр мөн чанарыг өөрчилж болохгүй. Тэгээс бос дотор бол одоо тэр яаж одоо фантазилж болно гэсэн үг. Жишээлбэл өсөн өвгөн чинь нууц товчон дээр гардаг шүү дээ. Зүгээр одоо Чингис хааны зөвлөхөл байсан хүн. Гэтэл энэ дээр их тод шидчихүүлээд тэгээ одоо нэг савдаг ч юм уу. Тий нэг маш урт настай ч юу ч юм уу нэг юм. Бөөхөр бөөгөөс тустай байгаа. Тэнийг юм уул усны эзэн ч юм шиг нэг юм гой амьд дүр харагдаад байгаа. Тэгээд тэр нэг ирээдүйг зөгнж байгаа ч юм шиг. Тэр болж байгаа тэр хүний ертөнцид болж байгаа үйл явдлыг цаана нь одоо үл мэдэгдэх утсаар ингээд холбоод одоо удирдаад байгаа юм шиг нэг тийм далдын нэг тэнгэрийн санааг хэрэгжүүлэгч маягийн тийм дүр болгож оруулах гэж оролцсон л доо. Тэгээ дараа чинь ботууд төр энэ өсөөгний дүр бол зохиолынханд гараад төгсгөлтөн ч харна. Би одоо тийм бодолтой нэг 5 ботойгоо тэгээд төлөвлөсөн явж байгаа. Тийм тэгээд энэ дээр бас сонирхолтой одоо нэг 3 бүлэг байгаа. Тэ айн жалуудын домог гээд энэ дээр бол бүр одоо Монголын эзэнт хөрөний бүр нэлээд бас дунд үеийн талаар 1260 он. Тий. Энэ одоо айн жалуудын тулдаан бол одоо манай залуучууд хүмүүс мэдж байгаа хит бох жанжны. Тэгээ бас ер нь судлаад үзсэн чинь бас их ээдрээтэй одоо загалмайтнуудын урвалт те тэр Сидон хатын захирагчийн урвалт гээд ер нь их хэцүү. Уулын хит бох гэдэг чинь баг одоо нэг түүхэнд хэрвээ гэж байдгүй ч гэсэн саяхан би нөгөө яг энэний талаарх подкастыг сонсож байгаад ирсэн. Тэр Сидон хотын захирагч хэрвээ урваагүй бол магадгүй нөгөө загалмайтны аян дайныг чинь монголчууд европчуудтай хамт баг ингээд хийх гэсэн тийм нэг европчуудад итгэл тэр авийнхаа улсуудад итгэл одоо тэр дундаа тэр Францын хаанд гэдэг ч юм уу итгэл төрсэн байх үед нь магадгүй ингээд түүхний жижиг юмнаас болж эргээд маш том юмны үндэс болдог. Дээрээс нь тэр хятбох жанжны өвхөл бол ер нь яг юм Монгол цэргийн ямар ч жанжны юм нийтлэг дүр төрх байгаа байхгүй тэг ялсан ч ялагдсан ч одоо чинь тооны харьцаанаас айж үзээгүй хамгийн тэр сүүлийн хэлж байгаа үг нь байдаг штэ. За тэр Мамлюкийн султанд миний ялагдал бол одоо чиний сайных биш ээ. Энэ бол Тэнгэрийн санаа. Би ингээд өгөхөд бол одоо манай хүлэг хааны одоо цэргийнх нь эхнэр 1 жил жирэмслээгүй гэсэн үг. 1000 хүлэг өгөхөд гүн 1 жил унгалаагүй тэл тэнцэх надтай адилхан цэргүүд бол зөвхөн 1000 төмөрөө байгаа гэж тэгж бардам хэлж одоо нас орсон цаазлуулсан тэр түүх их бардам түүх байдэн шүү дээ тий. Тэгээ энийг уншичаад би бас түүхийг эргэж ингээд судлах одоо ном уншичаад нэг сэтэл аваад судлах тийм хүсэл илүү төрж ирсэн. Яг анх уншичаад тэр дундаа тэр айн жалуудын номыг уншичаад ер нь энэ Перс араб тий Багдадыг эзэлсэн хүлэг хааны аян дайч юу болсон гэдэг ч юм уу тэр талаар их нэлээд судалж хуваарай сонирхдаг болохоор судалж үзсэн. Тэгэхээр энэ хүмүүст нэг юм түүхээ эргэж судлах юм сонирхол бас өдөөх юм уу да гэж харж байсан. Тэр хятбух жанжны өхөлчин тэр үеийн монголчуудын нийтлэг дүр төрх. Өхөг хэмжинэ боддог, унтгын шинэ боддог.
юуны төлөө хөгж байгаа маш сайн мэддэг. Юуны төлөө өөрийнхөө амь насыг энэ биеэ золиосч дахил болгон өргөж байгаагаа маш сайн мэддэг. Тийм учраас тэр өглөөс өрөөс огт харамсах юм байдгүй. Тийм хүмүүс. Тэгээ энэ өөрөө ихтгэлэмжлэл байхгүй. Энэ ийм их одоо нэг тийм домог байдیں۔ Одоо юуны төлөө өргөж байгаа мэдж байгаа тухай. Одоо тэр юуны гүржид нэг сураамын цайз гэдэг цайз би одоо ч байгаа. Тэгэд эрт цагт тэр дундад цуны үед урдаас нөгөө гүрж чинь 2 сая хэрэгжлийн зааг дээр байгаа үндэстэй учраас урдаас ислам шашнууд их товтлдог байж дүүргүүд буюу одоо нөгөө сэлжүүкүүд товтлдог байж. Тэг байнгын товтлохонд бүр тисгэ байгаад одоо яах вэ гэхэд цайз барих болсон. Нүсэр том чулуун хэрэм барихар болсон. Чулуун хэрэм барьж үтэл нөгөө хэрэм нь нурууж унаад ерөөсө болоог байна. Тэг яахаа мэдхий байгаад мэрэгэн үнээс ч асуухад нэг арга зааж өгсөн. Тэр арга нь хэрэгэлцээтэй арга. Айлын ганц хүүгээр, хүний ганц хүүгээр хүүг тэр нураад байгаа хэсэгт нь амьдаар нь аваачиж орш одоо хийгээд барих юм бол наа чи тогтноо бат үг цааш болно гэсэн. Одоо одоогийн хүмүүс бол нүмшиг аргагүй солиот явдлаа шүү дээ. Тэгэхэд бүр хамгийн сонирхолтой нь тэгж хэлсэн байна. Тэр хүүхд чинь өөрөө тэр сайн дураар ирсэн байх хэвээр. Тэр цайзд одоо өөрийгөө золиос болгож одоо тэр нураад байгаа цайзд амьдаараа оршуулгадахын тулд ар гэр нь харуулсахгүйгээр зөвшөөрсөн байх хэвээр. Гэсэн чинь хүмүүс тэр цайзын одоо өдөрчсэн хүмүүс гайхсан байхгүй чи хүн олдохгүй гэж. Тэгээд ирээд нэг ард түмдээ хэлэхэд бүр нэг биш нөлөөд олон хүн гарч ирсэн байна. Тэгээд тэр дотроо сонголт хийгээд одоо ар гэрт нь одоо олон хүн араас нь харамсахаар үнийг ганц ихийн ганц үг сонгож авсан. Тэгээд шүнжин нөгөө их хөр хоёр одоо агцсах одоо сүүлчээ уулзалтаа шүнжин хоёлоо нааргүй гэхэд өглөө хөө ээж байгаа тэр одоо гар дээр өргөд цайзын нэг нурсан гэсгэр ирсэн баг. Тэгээд яг нэг хүүг оруулаад наанаас ингээ битүүлээд өрөөд эхлэхэд нөх мэрэгэн хүн ахин гарч ирсэн. Тэгээд ажлыг зогсоогоод хүүг гаргаад тэгж хэлсэн баг. Ийм хүүтэй ард түмэн ийм хүүгээ ингэж дахил өргөж болох эх орныхоо төлөө дахил өргөхөөс одоо өхөөс буцахгүй юм их байгаа ард түмэн хизээч ялагдахгүй. Та нар энийгээ зүгээр дахиад хідэн ч одоо өрсөн хамаагүй өөр. Тэгээ 11 удаа өрөөд 12 дахь дээр нь цайз боссон тийм нэг том баг. Эндээс юу гэлж ийн хөхтөр тэр тухайн үндэсний оюун санааны дотоод байгаа цөм хүчийг хэлээд байгаа. Тийм хүч байж үндэстэн хүчтэй болдог. Түүнээсээ технологи мондогтой байгаа ч юм уу. Тэгээ тэр цаг үед бол одоо монголчуудын юм ингээд харах юм бол тэр чинь монголчууд одоо хятадын сүн устай ч юм уу энэ хоризм шахах устай арсахад эдийн засаг болоод технологиуд бид нар чинь өчргөө одоо манлаад даамгаа чадаагүй шүү дээ. Хүн хүчнээс гадна. Тэгэхээр тэр юу гэлж тэр Монголын эзэнт гүрний чинь тэр их ялан дийлсэн үндсэн хүчээр шалтгаан нь тийм улс орныхоо төлөө ч юм уу шударга осны төлөө ч юм уу өөрийгөө дахил тавил болгон өргөхөөс буцахгүй тийм хүмүүс их олон болсон учраас тэр ерөөсийн хүчрэх эзэнт гүрнийг бүтээжээл гэж хэлэн тэрний нэг тод жишээ нь гэтэх баг. Одоо Монголын эзэнт гүрний түүхийг зүгээр нэг хэсэг бүлэг дээрэмжтийн одоо дээрмийн аянд ангиж үзнэ гэдэг бол маш харлага явдал. Одоо сүүлийн үед дэлхийн төвчд арай өөр үзээд өөр хандлага гараад ирж байгаа шиг байна. Хамгийн одоо том одоо үнэлгээ бол Монголын эзэнт гүрэн 13 дугаар зууны Монголын эзэнт гүрэн бол оюун санааны эзэнт гүрэн байсан юм шиг өссөн юм руу одоо ер нь явж байгаа шиг байна. Оюун санааны эзэнт гүрэн. Тэр их чухал. Тэгэд энэ эзэнт гүрнийг бид нар яагаад ингэж ухаад үзээд ингэж ном бүтээл болгоё гэж зориод байгаа шалтгаан бид нар өнөөгийн цаг үе бид нар эзэнт гүрнийхэн өвгдээцсэн тэрэг агуух оюун санааны хөрсөн өндөрлөгийн гэрлэгээс жаахан чулуу хилтэлж зүрх рүүгээ шингээхсэ гэсэн бодол байна. Тийм. Би бас ингэж боддог болоод байгаа. Би одоо хүүхдийн номын бас юунд салбарт редакцид ажиллаж исэн. Тэгэхэд манай хүүхдийн номын салбарын Монгол хүнгээ цовруулыг эхлүүлсэн. Та одоо мэдж байгаа. Одоо хит ингээд нацагд орж асахуулаад хит хитэн хүнээр одоо гарчихсан байгаа. Тэрийг яагаад эхлүүлсэн бэ гэхээр манай редакцийн ярьж байгаад ер нь одоо ингээд хүүхд багчуудаа бид нар ингээд тэр дундаа Улаанбаатар хотод Монгол хүнийхээ ингээд залуучууд хүүхдүүд дандаа мууг нь харж байна. Интернет, фэйсбુક, телевизээр дандаа л ингээд магадгүй улс төрчдийг муулсан, улс төрчдийн болох айлуур гэдэг ч юм уу те. Тэнгуут л годомжинд гараад төгжрөл, стрессцэн юм хүмүүс. Гэтэл энэ хүмүүс чинь том бол энэ залуучууд яагаад том болоод шууд гадны соёлыг шүтээд гадагшаагаа л явж амьдрий гэдэг шалтгаан
Монголд итгэлгүй болцсон байна. Монгол хүний мөн чанар гэдэг яг юу юм бэ гэдгийг ойлгохоо болчихсон. Бид нар хотчоод магадгүй ингээд хит вакуумлагдаад байгаа. Би одоо энэ орон нутгт төрж ажиллаад одоо бас олзуурхаж өөртөө зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа нэг зүйл нь малчдтайгаа хөдөө нутгийн хүмүүстэйгээ явахаар нэг юм тайван ийм уур цохолгүй ийм одоо тэнүүн юунд ч нэг тийм ингэж амархан стрессдэггүй. Бид нар нэг Улаанбаатар хотод 2 машин дөнгөж ингээд мөргөлдөхөө зогсоход л яаж стрессдэг лээ те. Энд ихэд одоо тийм зүйл байдгүй. Тэгэхээр монгол хүний мөн чанар чи яг юу юм бэ? Одоо Япон гэх юм бол бид нар бас нэг юм ойлголттой байдаг шүү дээ. За Герман хүн гэх юм бол цаг сайн барьдаг юм хачаарчимч, Япон хүн бол юм хариуцлагатай гэдэг ч юм уу. Тэнгүүд монгол хүний мөн чанар юу юм бэ гэд тэгж бодож бид нар нөгөө тэр монгол хүн зурлыг эхлүүлж ийсэн. Тэрэн шиг бид нар одоо магадгүй энэ 13 дугаар зууныхаа үеийнхэн монголчуудынхаа одоо оюун санааны болон итгэл үнэмшлийнхаа хэмжээнд тэнцвэргүй болцсон юм биш үсттэй. Тэ 800 жилийн дараа гэдэг чинь бид нар мэдээж хүн төрөлхтний хувьд илүү ингэ соёлжаад илүү боловсрох ёстой байтал бид ингээд тэр үеэсээ магадгүй доош унтсан юм биш үсттэй гэсэн бодол бас үл үед төрөөд байгаа. Хэрвээ тийм биш байсан бол магадгүй зүгээр л дээрэм хий гэж бодсон бол за хятад руу нэг довтлоод ч юм уу те хажуутлаа улс руугаа довтлоод нэг эд баялагтай болоод тэгэл буцаж чинь яагаад гэж цаашаа яваадсий те яагаад ингээд магадгүй Солонгос магадгүй тэр Унгар хүртэл те Польш хүртэл яваад гэсэн шалтгаан магадгүй таны хэлсэн одоо юм үзэл санааны нэг юм зорилго байсан юм уу та гэж боддог те. Одоо ерөөсө Пакс Монголика гэж ярьдаг шүү дээ. Монголын инг төрөгч. Тэгээ тэрний чинь нэг том шинжин улгаа дээрэм хууль бус чир явдлыг эргэхэд нэг нам дарсан. За тухайн үед мэдээж дангийн жамчиг хөлднөр үтсэн юмнууд л биш байгаа олон одоо 100 мянгаараа үргэлжсэн юмуд байгаа. Гэхдээ тэр аян дааны дараа хамгийн сонирхолтой нь монголчуудын байлдан эзэлсэн газар орнуудад цоош хөгжил дэвшлэх гэсэн байдаг. Цоош. Тэгээ тэрний үр дүнд одоо тэр Америкийн эрдэмтэн нэдлэлч Жиг Эдвардын хэлж байгаа санаа тэр шүү дээ. Өнөөгийн дэлхийн ертөнцийн Чингис хаан бүтээчихсэн шүү. Тэсн хэд хэдэн томоохон одоо суур нэгдүгээр тэр олон үндэстнүүдийн байр баримтанд тавьсан шударгаосыг дэлхийдээр тунхагласан шашны хөлцөл буюу одоо үзэл бодлоосоо болж хоорондоо зөрчилдөх, хагаралтах, тэмцэлдэх биеийнхээ үзэл бодлыг үл дэвчих тэр байдлыг эцэс болго яг тухайн үед эцэс болгож ийм аргаас өөрөөр амьдрч болдсон байна гэдгийг хойч үед үзүүлж чадсан. За эдийн засаг болон соёлын харилцааг бий болгож чадсан гэдэг ингээд асар олон юмнууд байгаа. Тэгээд тэр нь өнөөгийн ч яг ер нь дундад зууны нөгөө их сэргэн мандлын үүдийг тавьсан. Тэгээд тэр нь өнөөгийн дэлхийн ертөнцийн одоо үдсэн суур загварлаа гэсэн юм санаа гаргасан. Тэр ер нь бол тунгайтайхан санаа гаргаад илчлээ л гэж ойлгоод. Тийм шүү. Одоо энэ номынхын талаар яхад бас 3 дугаар бүлгийн ариун шүтээний сураг гэдэг. Одоо энэ бас Холливуудын маш олон кинон дээр гардаг шүү дээ. Одоо Да Винчийн код юу гэдгийг Дэм Брауны зохиолууд дээр гэдэг ч юм уу энэ Христийн буюу одоо энэ ариун шүтээн Христийн цовдлсон жад нэг ариун шүтээн байдаг. Ороосон даавн нэг байдаг. Тэгээ нөгөө хамгийн сүүлд уусан алтан хундах чинь бас нэг ариун шүтээн болж явдаг шүү дээ тий. Тэгээ Христийн зохиц бас бий гэж явдаг. Энийний талаар бас Монголын одоо аян дайны одоо нэг одоо салбар болгож одоо холбож оруулсан баг анх удаага баг гэж би бодсон. Ийм Христийн энэ шашны ариун шүтээн бол одоо үеийн загалмаатны аян дайны гол одоо юу байсан. Хамгийн анхны загалмаатны аян дайн дээр Иерусалимыг эзэлчээд тэгээд Иерусалимд эзэлсээ зарим цэргүүд нь буцаад явцсан бахад тэр ван хэн бидгэлээ Богемонд болоо тэр ван чинь бүр ингэ ялагдах болоо цөөхөн цэрэгтэй тэг бүслэгдсэн исламын шашинтай бүр маш том цэрэгт бүслэгдсэн байж байгаа. Тэр ариун шүтээн буюу тэр Христийг цовдлсон жадыг аваад тэгээд ингээд маш цөөхөн зэрэгт хэдэн 100 морьтонтой чөлөө дайрсан гэж байгаа. Тэгээд хит их итгэл үнэмшил тэр нэг үнэхээр Христ цовдлсон жад мөн ч юм уу биш ч юм уу тэр хамаагүй тэгж яваад тэр судруудад бол тэр ламнар бол тэгж битсэн байгаа. Одоо тэр Богемонд тэр цэргүүдийн эхлүүгээ атуртаа дагуулаад тэр жадыг урдаа бариа явахад ингээд тэнгэрт ингээд бүх сахиусан тэнгэрүүд ингээд үцэгдээд тэр ингээд адислаа хайрлаад түүнийхээ хүчээр тэр бүсэлсэн байсан исламын шинэ цэргүүдийг цөм зөхиод гээд гардаг. Тэгээд үүнээс болоод загалмаатны 2 дугаар 3 дугаар аян дайнууд гээд ер нь хамгийн анхны аян дайн л ер нь амжилттай болоо сүүлийнхүүд нь ер нь л жоохон амжилт муутай зорилгоосоо жоохон хазаагаад өөр хоорондоо ягаад тэрэн шиг энэ Христийн энэ шүтээнтэй холбож байгаа нь бас их сонирхолтой. Яагаад бас ингэж холбоё гэж бодсон. Ер нь бас холбогдох боломжтой л түүх юм байна л та. Одоо манайхан чинь одоо яг тэр загалмаатай аян дайнуудын яг эд оргил үед нь
дундад Аз руу бага Аз руу орчлоо шүү дээ. Бага Аз руу ороо бүр Сир хүртэл явлаа. Одоо Иерусалимын хаяанд очсон гэсэн үг. Сир өнгөрөөд Дамаск өнгөрөөд Анжелууд гэдэг маань одоо Иерусалимаас холгүй байгаа газар шүү дээ. Тэгэхээр монголчууд тэр дэлхийн геополитик улс төрийг тодорхойлж исэн хүмүүсийн толгой тэр Залмайд 80 дайны гол үндсэн шалтгаан болж байгаа тэр ариун шүтэн нэг огт анхаарах өнгөрөх болцоог. Ямар нэгэн байдлаар тэрийг анхаарч исэн, мэдж исэн. Улс төрийн бас ашиг сонирхол байж болно үйл санааны тийм. Тэгэхээр нэг тийм хоёрт нь тэр еврейн шашны нэг ондараалын бичиг байдیں۔ Тэрийг үзчихсэн чинь нэг сони юм гарч ирсэн. Юу их тэр Иерусалимыг Монгол зэргүүд очиод 8 жил захирсан гэдэг байхгүй. Тэр нь 1240-од оны төгсгөлөөс 50-од оны дунд үе Муканыг Хүлэг хааныг юуг эзэлгэсэн юм. Багдадыг эзэлгэсэн юм. Тэр ер нь тэгээд тэрийг одоо бусад манай төвх судлаач тэр үнэн юм уу, худлаа юм уу тэрийг тогтоосон юм бол байхгүй. Тэгээ еврейчүүд одоо тэр өөрсдийнхөө ондорол еврей шашны ондоролын төгөлд ямар их сурвалжаас авч Монгол зэргүүд захирч исэн тухай бичсэн бол тодорхойгүй. Гэхдээ ямар ч гэсэн тийм мэдээлэл байхад үүтэй. Тэгээд тийм байх магадaltaй гэж бодсон. Магадaltaй юу гэхээр тэр Чормган орч чинь одоогийн зүүн Турк одоо Армени Азербайджаны нутгаар голлоо. Тэгээд Евро хүртэл одоо Багдадаас хүртэл одоо зэргийн дарамт үзээд улс төрийн шахалт өгчээсэн. Тэрний залгаж гарч ирсэн Байжуу ноён чинь Румын султааны бут цохоо цаашаа явж ирсэн. Цаашаа тийм тэн дээр бол нэг 10 орчим зэрэг юу эзэлсэн гэж байгаа байхгүй юу? Иерусалимыг. Тэгээд 8 жил орчим Иерусалимыг захирч явах үе болвол Иерусалимын алтан үе байсан гэж байгаа бүр. Монгол зэргүүд захирч явах үед. Ягаад алтан үе байсан бэ гэхээр тэнд ямар нэгэн шашны маргаан мөргөлтөнд гарч байгаагүй. Бүгдийг жинхэнэ шударгаар засан тохинолж байсан учраас тэр тэнд хүмүүс амар амгалаа амьдарч ирсэн юм аа. Тэгээд дараа нь монголчууд гараа явсан ямар шалтгаан гарч явсан тодорхой. Иерусалим ч одоо энэ ойрхот орнуудыг баг хэдэн мянган жил шиг үргэлжилж байна. Одоо ч үргэлжилж байна. Нэг юм ойрхот орнуудад гарсан одоо нэг юу юм одоо нэг юм ариун газар гэхэд одоо нөгөө талаар хараалтай газар ч гэмэж гэж болохоор байнга болдог, байнга булаацалддаг. Аль хоёр том шашны аль алийнх нь ариун газар гэдэг тий. Хараалтай газар. Ариун газар гэхээс илүү хараалтай газар илүү зогсон. Тэр ариун шүтээний сураг гэдэг байгаа чинь ер нь бол нөгөө загалмай Христийг цовдлсон загалмай гэл ариун шүтэн гэж үздэг байна. Тэр нөгөө барьж явж байгаа. Тэр том модон загалмай. Тэрнийх нь зарим хэсэг нь одоо 2-3 газар Лионд байна уу, нэг нь Ватикан байна уу гэдэг ингээд тэр чинь загалмай ингээд тастаж явсан. Энэ дээр болж байгаа нь юу гэхээр яг жинхэнэ өөрийнх нь шарилыг авч явж гин гэсэн санаа явж байгаа. Мэдээж шарил нь бол байхгүй. Тэгээд дараагийн бот дээр нийлүүд нарийн тодорхой болно л доо. Тэгээд энийг яагаад оруулсан бэ гэхээр Монгол жанжтын тэр нэг хідэн давхар одоо нүүдэл хийдэг тэр нэг юмыг л харуулах гал оруулсан. Тэрхүү тэр ариун шүтэнийг авч явж байгаа монголчуудыг отож байгаа нь одоо би ийм ариун сүмийн рицарууд байна гэж хараад байгаа. Темпларууд уу? Темпларууд л юм шиг байгаа тий. Яг нөгөө ер нь бол нэг юм тусгай операц хийх гээл дуусчуу та би нэг юм дөнгөж эхлэхээ алдаад тэгсэн чинь энэ дээр нөгөө өмнөх бүлэг дээр гардаг Аранзал охин гардаг үлээ тий. Энэ охин чинь бас юм сүулдэ ингээд юм бас сонин гол дүр болоод явах юм уу да. Ер нь юм энэ дээр чинь бас нэг юм тагнуулч тэгсэн мөртлөө нэг юм нууц өвдөстэй одоо юм нэг тагнуулч хүн гараад байгаа. Энэ охин ч гэсэн одоо бас юм нэг бас нэг нууцлаг юм хүч хөрхийг дүр байх юм уу да гэж би бодоод байгаа. Би бас нөгөө Game of Thrones-тай харьцуулаад байгаа шалтгаан маань Game of Thrones дээр одоо чинь Faceless Man буюу нүүргэн хүмүүс гэдэг нэг юм бүлэглэл гардаг. Тэр нь одоо эртээр үеэс юм. Одоо бол яг ассасинуудыг ингэ буулгасан байгаа байхгүй юу? Одоо Жорж Мартин бол түүх тэр дунд зуун түүх маш их сонирхдаг хүн. Тэгээд ассасинууд буюу ингээд үхлийн төлөө нэг хүн алахын төлөө бүх амьдралаа зориулдаг. Яг тэрийг харуулсан байгаа. Тэнгүүд бодит амьдрал дээр нөгөө ассасинуудыг чи яг ингэж дарсан хүмүүс чинь монголчууд байгаа гэдэг тий. Зөвхөн ассасинуудыг дарсан түүхийг л бичгэд маш тийм ид шидлэг одоо урвалт, ид шид, хар дом юу гэдгийг маш олон зүйлийг харуулсан тийм гоё драмтай, фантастай, тулаантай ч юм уу зохиол болох боломжтой байгаад байгаа. Тэгээд Game of Thrones дээр нөгөө хэрэм гардаг тий. Тэр бол нөгөө ромчууд чинь сүүлдээ тэр Британиг талын эзэлчээд хойд зүгийн тэр нөгөө одоо зэрлэг бүдүүлэг гэж ярьдаг тий. Одоогийн Шотландуудын үг дэж Шотланд, Ирландууд. Тий. Тэднээс чинь бүр ингээд тогтоож чадхаа болонгуудаа тэр Хадриан гэдэг хаан чинь Роми захан байсан хан өрөөд одоо тэр төөрн байд юм байлээ. Тэр Хадрианы ханыг барьсан. Тэндээ санаа аваад
Тэгээд зохиолч маань нэг өдөр Тадрианыг үз зогсохдоо энэ нэг өдөржин шүнжэнг умар зүгрүүс ширтээ зогсоод байгаа харуулууд юу уддаг байсан бол. Тэгээд тэрийгээ шууд одоо ном дээр 10 дахин өндөр болгоод Мөсөн хаан мэрээд тэгээ тавьсан байдаг гэдэг ч юм уу. Тэгээ нөгөө Монгол Берингийн хоолойг чинь давж одоо хүмүүс одоо энэ Төв Азийн чинь одоо Америкт суурьсан домгийг болохоор одоо Game of Thrones дээр кинон дээр нэг төдийлөн сайн гардаг. Ном дээр маш тийм дэлгэрэнгүй байдаг. Анхны хүмүүс тэр чулуун гişгүүр гэдэг арлуудаар дамжиж ийн Westeros твд иргэж ирээд тэгээ тэр ойн хүүхдүүдтэй ягаад энэ ертөнцийн түүх эхэлж байгаа. Тэгээ тэрийг гих мэтлэн түүхийг маш гоёор ингэж фантазид оруулаад гаргаад байгаа. Тэрнтэй адилхан бас энэ дээр ийм ид шидлэг дөрүүд гарч байгаа. Одоо тэр юу л хөх нуурын савдаг өлөө. Одоо хар зүрхний хөх нууранд одоо Чингис хаан Тэмүүжин чинь ингээд зүхтэж яваад тэндээ нэг хитэн жил болдог штэ. Монголын нууц төвчин дээрс гардаг. Тайчуудаас зүхтсныхаа дараа тийш одоо нэг юм ер нь бол дөрвж нүүсэн байдаг санагдах юм. Тэгэхэд нөгөө шүн одоо нөгөө нуурын савдаг гарч ирээд урамдсан гэдээ ярьдаг. Тэр чинь бас нэг одоо бидэнд бас байдаг домг штэ. Тэр нутгийнхаа одоолт ярьдаг. Тэгээ тэрийг бас энэ дээр холбогдсон байсан санагдсан. Тэр нөгөө 2 дугаар бүт дээр эхлэлээ тэгээ биччихсэн. Тэгээ би бичсэн хэсгээ юунд оруулчихсан. Нөгөө онлайнд оруулчихсан. Тэрийг тэгсэн багтай. Тэгвэл би энэтэй холсон байна. Тэгээд бас онлайн дээр нөгөө дараагийн ботын эхлэл болоо та гэж нэг бүрт чон гэдэг нэг хэсэг явсан. Тэр яг нэг дараагийн ботын нэг ихний нэг бүлэг байсан санагцсан. Тий, тэр чинь бас одоо нөгөө миний сая харьцуулж яриад байгаа хаан ширийн тоглоом дээрс гардаг үйл явдал шүү дээ. Яг зохиол дээр нь. Тий, кинон дээр нь бол нэг яадаггүй. Яг хөөсгөө хүнд хүүхд дараад. Тий, тэгээ нэг чон яадаг тий. Тэгэхээр энэ одоо нөгөө төргүүд өгдөөцөө бас чоноос гаралтай гэдэг нүүдэлчд ер нь ийм чонтой холбож одоо дотион болгож явдаг шүү дээ тий. Тэр энэ дээр бас дараагийн бүлэг дээр тэгж холбож оруулж ирж байгаа нь бас илүү сонирхолтой байх юм бол одоо би тэр бүлгийг ч уншичаад хахад нэг өргөлдлийн хайгаад онлайнаас хайгаад бүрдэж чана гэдэг. Тэгээ бүрдээ чана энэ дараахан бичсэн. Тэгээ сүүлд нь Game of Thrones-ы номууд очиулагдаа гараад ирсэн шүү дээ. Тэгэхэд уншиж байгаад надад юу бодогдсон бэ гэхээр Жорж Мартины нэг онцлог давуу тал байна. Их нарийн үзүүлдэг үйл явдлыг тэр дүрийг тэр цаана байгаа фоныг их баялаг болгож харуулдаг. Тэгээ би өөрийнхөө бичиж байгаа юмыг харчаад Мартины бичсэнтэй харьцуулж үзчихэд мань хүний тэр цаана маш өргөн фон тавьж өгдгийг суралцах хэрэгтэй байна гэдэг. Тэр гээд хойш нь тавьчих. Би та гэдэг редакторсан, чиний редакторсан хэвлсэн тэр номыг бүгдийг уншсан л та. Тэгээд тэр байтугай одоо нэг түүхүүд байдаг гэдэг шиг. Гэхдээ энэ дээр бас юм одоо эхний бүлэг бол бас их сонирхолтой байсан. Ягаад тэгэхээр сар хагараагүй ял те. Гэтэл яг тэр үед үнэхээр би тэр одоо яг юу одоо нэг юм солирын бороо болсон юм шиг байгаа те. Гэхдээ яг тэр үед солирын бороо болсон гэсэн тийм баримт бол байхгүй. Энэ бол яг юм юуны одоо фантаз байсан байх те гэж бодсон. Тэгээд тэр нарс дуулын найр гэдэг зүйл бас болсон шиг би бас сайн нууц төвчөн дээр бол таргуудаа нөгөө тайчуудынхан бус нэг овг аймгуудынхныг цуглуулсан гэсэн яг тийм бол байхгүй шүү дээ тий. Тэгэхдээ тэр бас байх боломжтой зүйл байгаа тий. Таргуудаа бол өөрөө бас Алтуургийн хүн мөн амгааны ячуу мөн тий. Тэгэхээр бас хаан болох одоо амбиц бол байсан байгаа. Тэгээд энэ дээр одоо гарч ирсэн хамгийн сонирхолтой бас нэг юм Биктрийн дөрвс. Биктрийн дөрв бол одоо баг ингээд унших төдөд юм шарвс босмоор тийм дөрвөөсөө. Гэтэл бид нар чинь Монголын нууц төвчөн дээр Биктер зүгээр нэг өсвөр насны хүүхдүүд хоорондоо юм болоцолтол Тэмүүжийн зүгээр уурандаа санаандгүй харагдсан юм да гэж бодоод байдаг. Гэтэл бас нэг би нэг өөр судалгаанаас уншиж хахад Тэмүүжний Биктрийг алдаг чинь бас зүгээр нэг маргаан биш байсан юм бэ. Биш үү гэс нэг тийм гаргалгаа. Энэ дээр бас таних дээр бас хийж гарсан тэр Биктрийн дөрв бас зөв яагаад тэр Биктрийг ийм хүчирхийг идэрмэг тэр чинь таргуудаа биш ээ хотон орчин болоо татарын тэр нэг ноён байгаа шүү дээ тий хотон орчин тий хотон орчин татарын нөгөө хэнийг алдаг Тэмүүжинд биш ээ Есүхэ Баатарт хор өгдөг хүүд араас нь очиж хонзоо авдаг тий тэр хэсэг мэсгэл бас эвгүй байсан. Тэгээд тэрэн дээр бас яагаад Биктрийг тэгж гаргахаар болсон. Анх удаа авах шүү. Тэнгэрийн санаад юм гэж ойлгоод байгаа юм. Биктер Тэмүүжин хоёрыг нэг нь хүч нэг нь биелэг болгож, нэг нь арга нэг нь биелэг болгож болгосон. Арга биелэг хоёр нь аль нь дийлэх вэ гэж. Дийлсэн нь дийлэгдснийхэн шинжийг өөртөө урах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл арга нь ялах юм бол одоо хүчин магналаад биелгэн дагна гэсэн үг. Тэмүүж ялах юм бол биелгэн магналаад хүчин дагна гэсэн үг. Тэгээ энэ хоёрын одоо зөв хослолыг зөв нэг зохиолын мантаас ярьж шít орон сэтгэмж.
зөв осол нь хамгийн зөв осол нь бэлгийн манлайлах хэрэгтэй байна гэдэг тэнгэрийн санаа. Тэгээд тэрийг амьдрал дээр яаж бууж байгааг харуулж байгаа. Амьдрал дээр яаж илэрч байгаа. Харахад бол тэр ингэж миний ярьж байгаа шиг ингэж бодогдохгүй. Яа харахгүй бэлтэр бол зохиол төр төрөлцөгцснээр ер усын хүчтэй тэр хүч чадал энийг юм байгаа шүү дээ. Хүн хэдий ч нэг хүч чадалтай байх хэрэг хүч чадалтай ирдээд болгоомж сэрэмж алддаг. Хүч чадал ухаан дутах юм бол хүч чадалтай ирдээд бардам төрөмгөө болдог. Тэр аюултай. Тэгэхээр тэнгэр сорил тавиад байна шүү дээ. Аль аль. Тэр тэмүүжин эцэдний хэнийг тэр чинь нэг хоёр юмнаас ууж маргаад байгаа ш нэг гэгэн согос нэг бол бидэрт бэлцуухаа гэж. Энд чинь зүгээр нэг бэлцуухаа биш тэр чинь цаана нь эрх мэдлийн бэлэг тэмдэг, газар усны бэлэг тэмдэг, тэнгэрийн бэлэг тэмдэг яваад байна гэсэн тийм ойлголт байна. Тэгээ энэ минийг л одоо аюунда шидчихүүлээ зохиолд яаж уран сайхантай оруулах вэ гэдэг юм бодогдол. Тэгэл одоо энийг цааш яаж өргөжүүлэх вэ гэхээр гацчаад л явах гал. Тэгдэг л дээ. Одоо би чинь хүүхдийн зохиол мөхөл дээр явж байхад заримдаа нөгөө нэг гацдаг л да. Мэдээ тэгэхээр роман бичихэд бол мэдээж тэрнээс идэх илүү том юм болдог байх. Тэгэд бас уран бүтээлч юм чи нөгөө хэн тэгж хэлсэн байдаг үлээ те. Ингээд хэрвээ ингээд гацсах юм бол өөр зүйл хий. Өөр зүйл орол тэгээд. Одоо бэмби эренчингаа орчуулга хийж гад орчуулганаас жоох ингээд ядрах ч юм уу ямар нэгэн зүйл болохоор шууд юугаа хийдэг. Өөрийгөө тархин амраанга зохиолоо бичдэг. Зохиол дээр ядрах юм бол судалгааны ажиллаа хийдэг гэдэг ч юм уу. Эдгээр шиг энэ хоёрын хооронд бас та чинь маш олон ном гаргачлаа л та. Олон бүтээл гаргачихаа. Одоо хамгийн алдартай нь цагаан бороо байна, байтуг өгдийн үргэн байна. Тэгээд сүүлд галчшуу гэдэг юм аа. Би харин галчшууг нь уншиж арай амжааг байгаа. Цагаан бороо бас их сонирхолтой сэдв. Энэ бол бас таны одоо эцгийн бас тэгэл ах дүүсийн тэ ойрын хүрээлийн одоо баруун хэллийн бас их одоо бидний бас төдийлэн сайн мэддэггүй үйл явдлууд энэ дэр их гарсан шүү дээ. Бид нар сая гарсан байтуг богд гэдэг киногоор тэгээд таны байтуг богдын нүргэн гэдэг баг энэ хоёроор л одоо залуучууд бол энэ ч ийм зүйл болсон юм байх шүү дээ гэдэг зүйлийг одоо мэдж одоо эхэлж их шиг байна. Тэгэхээр энэ дээр бас хизэнээс бичих тийм юу сэтэл гарав. Одоо энэ юун дээр байтуг богд дээр ихний хэлсэн дээр. Байтуг богдыг одоо хүүхд байхад одоо тэр аав ярддаг төв хөдөлгөөлт байгаад байсан. Тэгээд манай авч өөрөө тэр байтуг богдод 4 жил албаасан. Цэргийн тагнуул гэж байдаг. Гүний тагнуул, цэргийн тагнуул гэж хоёр тустай байгаа шүү дээ. Цэргийн тагнуулын тусгай салааны засгийн дарга байсан гүн. Тэгээд их олон түүх ярьдаг, санаач юм ярьдаг, аавын тухай ном сонин дээр гарсан юмнууд бас байдаг. Тэгээд тэрийг хүүхд байхдаа зөвхөн адлын явдлын сонирхол явуулж шүү дээ. Тэгээд сүүлд нь үзээд байхнаа нэр нь энийг энэ түүхийг сонсч үлдсэн хүний хувьд, зохиолч хүний хувьд энийг зохиолуулах хэрэгтэй байна л гэж үзсэн. Одоо тэр цагаан бороо чилгээ байхгүй. Цагаан бороо бол бидний өгд эзэл түүх бараг зарах нэг түүх. Тэгээд тэр 40-од онд чинь Монгол улсад нийтдээ 15 улсын баатар төрсөн. Одоо алах голын дайн 45 оны дайн тэгээд үүдний тэр баруун зүүн гэлтийн бүх тулгуурлтуудын хэмжээнд Олзой баатар нөгөө Гонгор баатараас хойш ингээл эхлэл явж байгаа. 15 баатар төрсний 9 нь буюу 60% нь баруун гэлээс төрсөн. Бид нар нөгөө үйл явдлын том далайцаар алах голын дайн өгөөл 45 оны чөлөөлөх дайн хамаг юм зүүн талд болсон гэж бодоод байхад харин гэтэл жинхэнэ тасралтгүй байнгын буундуу тасардаггүй байнгын одоо зуршил тэмцэл олон одоо ирсэн амнаас залуусан амнасаар одоо өргөцсөн тийм үйл явдал баруун гацгарт болчихсон байна. Байтуг богд кинон дээр болж байгаа тэр үйл явдал бол баруун гацгарт болсон их бага нийтдээ 62 үйл явдлын ганцхан байхгүй л нэг. Тэгэхээр цаана ахаад байтуг богд кинон дээр гардаг шиг тийм 61 үйл явдал болсон гэсэн үг шүү дээ. Ямар их үйл явдал болсон байх. Тэгээ би бол тэр бүгдийг одоо судлаад бичээд байх болцоо байхгүй. Тэрийг бүгдийг бичих юм бол энэ чинь уран зохиол биш. Дүүхэн үйл явдлын хорон экономикийн болчихно шүү дээ. Тийм учраас тэндээс нэг сонгож аваад нэг 7 үйл явдлыг л оруулсан. Одоо тэр нэг цаазаар ахгуулж байгаа хэсэг, тэр нэг тагнуулд яваа цугтааж байгаа хэсэг, тавуулаа үслэгж байгаа хэсэг ч юм уу. Тэр бүгд болсон явдлууд. Архив архивд байж идэг зүйл. Тэрийг харин яаж одоо холбоол гэдэг юм л хийсэн дээр нь бол сүүлд та нэг зөндөр нэг ярилцлага хийсэн байлээ. Тэр ярилцлага дээр сурвалжлагч нь дислэгч тулааны үеэр зүгтаасан тэр дислэгчийг өөр нь газрын хулжаа буутчихсан гэд тэр нийтлэлийг уншсан таны ярин дээр. Тэрийг уншичаад би бас тэр номоо уншиж байхад тэр бас их хүнд байсан гэх. Гэтэл бидний одоо амьдралын асуудлууд юу вэ те? Өдөр тутмын мөнгө төгрөг санхүү юу байдгийг. Гэтэл тэр хүмүүс
18 19 дэл залуучууд байгаа шүү дээ. Тэгээд тэднээс чи бидний одоо байгаа ертөнцийг одоо байгаа Монгол улсыг тусгаар тогтнол газар шорог байлгахын тулд тухайн тийм одоо надаас ч залуучууд амь насаа өгж исэн тий мэдээж тэнд чинь бас ганц нэг айж зүхтайхан байга. Гэхдээ тэр айж зүхтааснаас илүү ихэнх нь ер нь бол тэгэл амиа зориулна гэсэн бодолтой л хүмүүс байсан юм байна да гэж бодоод бас их бахархаж байна. Одоогийн үнэлэмжээр үнэлэх юм бол харах юм бол тэнэгч явдал юм байдیں۔ Одоо шилбэл тэр цаазаар авсан үйл явдлын дараа цэргүүд хоорондоо юу гэж ярилцсан гэсэн чинь за ер нь ингэж өөрийн сумд өгч үзэж байгаа дүү гэж. Дээр нь тийм тооцоод байсан гэж. Нэгийг алвал солио, хоёрыг алвал хожоо гэж байлдаг гэсэн. Одоо бол эн чинь ингэж харах юм бол энэ одоо энэ цаг үеих чинь юу гэсэн нэг хүн алчаад амаараа солио хийнэ. Хоёрыг алчаад хожно гэдэг чинь хүмүүнлэг бус хачин санагтай шүү дээ. Гэтэл тэр үед тэгхээс шаарахгүйсэн шүү дээ. Тэгж тэмцэж чадахгүй бол ар гэр одоо юу гэдэг их орон ар гэр хамаатан садан өөрийн бүхий л оршихунд байхгүй болох болчихсон тийм хэцүү цаг үед тэгхээс шаарахгүй. Тэгээ тэгж зүтгэж явсан маш олон одоо залуучууд нэг 20-аад насны залуучуудын нэг Оросын их орны дайны үед нэрэн доторгүй бааtruуд гэдэг олон юм байдгийг түнтэй адилхан нэрэн доторгүй олон бааtruуд гарсан юм билээ. Одоо шилбэл тэнд Наван гэдэг нэг зэрэг алуулдаг штэ бүр амдаараа баригдаад тавлуулсан. Тэгээд хэлвэл тэр байна. Өшөөх олон хүмүүс байсан. Тэр үнэхээр баатар болчих. Тэгэл одоо зүгээр тэр хүмүүсийн дурсгалыг хойч үн нэгж болсон нэг эргэж хараасаа одоо жишээлбэл чам шиг хараад энд ямар одоо залуучууд ямар их одоо атуу ширээм даван туулж хөгжрөгдөж итгэдэг дараа ч юу битгий мартаасаа л гэсэн нэг юм бодол байгаа. Тэр дүүх хэцүү эмгэлдээ дүүх. Тийм. Уншихад их хэцүү. Тэгээ би ч нэг юм уншаад эсвэл одоо чинь хаан ширийн тоглоомыг би ч үзчихэл тэгэл ном руу орцсон. Тэгэл судлаад явцдаг. Ер нь тэгж үздэг. Одоо нөгөө түүх сурж исэн бас юу байдаг бах. Ер нь тэгж унших, тэгж судлах нь илүү амттай санагддаг. Тэгээд Байтгогдын нүргэнийг уншсныхаа дараа би одоо онлайнаас Байтгогдтой холбоотой ном, тохиомол, подкаст юу гэдгийг бас нэг олон талын мэдээлэлтэй байхгүй л болохгүй санагдаад янз янз юм уншаал нилээл ухаж үзлээ. Тэгэхээр тэр чинь миний мэдэхгүй олон зүйл болж исэн юм байна. Тэгэл улс төрийн хилмигдүүлэлт Америкийн юу тэгэл тэр зүүн Туркестаны улс гээл тэгэл Гоминданыхны одоо явуулга тэгэл ер нь ингээд тэр үед бас нэг дэлхийн геополитикийн нэг маш тийм том бүжигнаа чинь баруун хязгаарт болж исэн байна. Тийм том юмны өөдөөс одоо тэгэхээр тухайн үед Монголын ардын ярим хэдэн үнэтэй байлаа, Монгол улс хэдэн үнэтэй байлаа тий. Тэгэхдээ тэр газар усны байц чи юу лээ. Таны нэг юм дээр гардаг штэ. Энэ цэргүүд чи яагаад одоо алах гацаар одоо газар ухаад байгаа гэсэн чинь тий окоп. Уг нь газар одоо окоп ухуулах гад жото лом өгсөн. Гэтэл жото лом нь илэгдээд атгын алгын чинь болчихсон байсан гэд тий. Тэгэхэд л би энэ баруун хязгаарт чинь хэцүү хаттай улс байдаг штэ тий. Таны нутаг. Тэгэхээр бас үнэхээр чанга хатуу байж тий. Байгалийн сэтгэл зүйн тэгэл ер нь бүхэл юм зүйл дээр. Тэр Байтгогд өөрөө Байтгогд хадны бүтцэн үү штэ. Тэр геологч надад хэлсэн шүү. Байтгогд өөрөө ер үсгийн хатуу хад чулуулагтай газар гэж. Одоо бусад газар зарим газар шилбэл хад чулуун ингээд өгөрсөн юм хөмөр цохот онгойж урахад хамархан тийм байхад бол Байтгогд хатуул маш өндөр байдаг гэж. Тэгээ тэрий чинь тэгээд хүн тулталт. Ер нь хүн хамгийн төсвөртэй юм тийм. Хүн тултал тэр төмөр илэгдээд алд лом илэгдээд гадс болтол илэгж яхад хүн тэсэд үлддэг байсан баг. Тэгээ тэр чин дээр нь хоол ундгүй шүү дээ. Тий. Тэр нөгөө тохооныхоо хальвыг модон хальвыг чанаж тосыг гаргаж иддэг. Би тэрийг уншичаад бас юу вэ гэд гайхчихсан. Би ч өөрийгөө тэрнээс өмнө бол за монголчууд бол ингээ Малта хязгаарч бараг үлсгэлэнд орж үзээг улс мас гэж ингэж бодож явдаг. Гэтэл тэр үед чинь цаг хэцүү хангамжт нь очтгүй байсан юм байна шүү дээ. Тэр бол 44 оны бичэн жилийн зууд гэдэг нэг айхтар зууд болсон. Тэгээ нэг хамаг мал нь өгчихгүй. Тэгээд тэр чинь Алтай нурууны үүрт учраас тийшээ давдаггүй давах болцоо байхгүй болчихсон. Бүр говьор тэр үуч унаа тэрэг замд юу гэж ямар шүүж юм байна шүү дээ. Тэгэл урд дуур говьор дээрэл очдөг. Нэг бензин колонк байхгүй бензин ачиж баг бензин ачиж явах тэр машины дүрчид байдаг асуудалтай байсан баг. Тийм. Ингээд зудан өгсөн малын махын идэж болохгүй зөвхөн толгооноос л шим гардаг гэдэг тийм нарийн зүйлсийг үл магадгүй яг тэр үед одоо байсан хүмүүсээс л одоо сонссон байх гэж би боддог. Тэгвэл ингээд өөрсдөө яриад хоорондоо ярьж байгаа шүү дээ. Одоо за нэг застав цэрэг бүгдээрээ тураалдороо толгооны
өгсөн малын зудан төгсөн малын толгой чанж идэд тэнгэрч яхад тэр нөхрөл ягаачгүй болсон юм да. Тэр мөн ширтэй хүн шүү гэж ярьжсэн багч. Тэгэхээр тэр бол тэр ядрахгүй шүү дээ. Цаанаас байглаас өгсөн тийм вирусын онцлог би эргэнтэй хүмүүс хүртэл бий шүү дээ. Одоо бид нар ингээд зохиол бүтээл уншихад кино үзэхэд ч юм уу одоо академик судалгаануудаас ингээд их сурвалж авах юм бол тэн дээр бол одоо чинь за тэдэн сарын тэдэн тим зэрэг алагдсан тийм шалтгаантай гэдэг нэг иймэрхүү юмнууд хуурай тоонууд байгаад тэр. Гэтэл яг иймэрхүү яг юм хүмүүсийн амд амтсан хуучраа за зарим нь бол мэдээж давс хужир байж магадгүй. Гэхдээ ер нь ямар ч гой түүхэнд баг зэргийн одоо нэмэлт байдгаа гэж нэг үг байдаг юм лээ. Тэр шиг энэнийг ингээд үзэхээр бүр уусаа ингээд тим байх одоо ингээд логикоор ботсон ч гэсэн тим байхгүй байхын аргагүй цаг үе юм байна да гэж би бодоод шууд итгэсэн байхгүй. Тэр түүхэн судалгаан дээр гардаг тэр баримтууд байна шүү дээ. Тэр цаг хугацаа орон зай нэг үйл явдал тэмдэглэсэн. Тэр бол түүхийн зөвлөж хэлэх юм бол одоо танаа байшин руу офисер орж ирд үүдэн дээр хаяг байна шүү дээ. Тэр хаял юм байна. Тэр байшин дотор юу өрнөж ямар тэмцэл ямар одоо хүч хөдөлмөр ямар одоо айр итгэл өрнөжсэн тухайд мэдээлэл байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг юу нөхдөг тэр уран бүтээл нөхдөг. Дэлхийн хүндрэлтний түүхэн зохиолууд нөхдөг. Гэхдээ түүхэн зохиол болгон тийм биш гэсэн үг. Тийм гэсэн үг биш шүү дээ. Одоо жишээлбэл тэр өмнө ярьсан тэр Загалмайтны аян дайны тухай хамгийн сайн шилдэг арманууд гэдэг тэр Польшийн Нобелийн шагнал зохиолч Хенрих Сенкевичийн Загалмайтнууд гэдэг арман байчихсан шүү дээ. Ромын мөхлийн үеийн Ромын эзэнт гүрний үеийн одоо амьдралыг харуулсан сайн зохиол байдаг. Италийн тэр журналын Спартак ч юм уу тэгвэл тэр нөгөө Нерон гэж нэг үл хөтгөх марцсан хааны тухай үзүүлсэн тэр Кюветис гэдэг арман байгаа шүү дээ. Уггүй бол эртний Египтийн Мисрийн парануудын үеийн амьдралыг харуулсан зохиол байдаг. Тэр Прус гэдэг бас Польшийн зохиолчийн 3 ч үлээ 4 бот орон бай. Тэгээ тэндээ чинь өнөх түүхэнд байдаг мэдээ баримтуудын цаана нь ард түмэн яаж амьдарч зовж уулж дуул тэмцэж байсан үйл явдлыг тэр судалгаанд харгалдуулж төсөөлөөр гаргаж ирж байгаа. Судалгаанд харгалдуулна гэдэг чинь энэ судалгаануудын чинь цаана ямар нэгэн логик орон зай үлдчихэж байгаа байхгүй. Тэр орон зайг бүтэн болгож харах л гэж байгаа юм байна. Тэгээд түүхэн зохиол бичдэг хүмүүсийн гол анхаарах хэрэгтэй юм бол тэр лөө хийсвэрээр орох биш. Тэр баримтуудын цааныг юу байж болох вэ гэдэг тэр бодит юм руу орж харах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд манай Монголын уран зохиол дээр түүхэн романууд бас нэм тусдаа байр суурь эзлэхээр гарч ирсэн л дээ. Тэгээд би нэг хэсэг яг хувийн уншиж байгаа зүгээс хит ингээд том түүхэн романууд уншичаад нэг тийм ингээд нэг таашаагаагүй гэх юм уу. Ер нь нэг юм их том дүрийг авангуудаа зүгээр л нэг юм тулга төрсөн зүгээр нэг юм ордны юу ч юм уу те. Тэн дээр юм тэгээ хамгийн одоо сонин магадгүй юм. Яг одоо үеийн хэлээр бичсэн. Тэгээ яг одооны сэтгэхүйгээр нөгөө хүмүүс нь сэтгэгээд байгаа байхгүй. Би ингээд бодохдоо 13 дугаар зууны үеийн хүн над чиг ингээд сэтгэхгүй хаа. Над чиг юм үг хэрэглэхгүй хаа гэж бодоод яг нэг юм логиктой байлгах гад. Тэгж жаад санаандгүй байдлаар энийг уншсан чинь эн чинь түүхэн роман гэж бас 100% хэлэхэд бас хэцүү. Жохон фантази байгаад байгаа. Тэгэхээр юм нэг давс хужирын яг таарна гэдэг шиг тэгж оруулсан юм болоо да гэж. Би энэ зохиолыг баг 2 3 хэдэн ч удаа уншсан юм битгүй ихнээс нь. Нэг дараагийн номонд гарахгүй болохоор чи өмнөх юм ал уншдаг юм байна шүү дээ. Тэгэхээр одоо бас ахаал дараагийн ном нь яаж нэг. Гэхдээ уран зохиол уран бүтээлч хүн чинь уран бүтээлч төрөх ёстой цагтаал төрдөг гэж үздэг. Хүчээр одоо дуусгах нэгэд одоо обсежл хийж байгаа юм шиг яачих юм бол хуурай юм л гарах бах л да. Хүчээр хийх тэр ядахтай хүчилж хийж байгаа хүн зохиолч өөрөө ядарчдаг. Стресс дараад. Яг ингээд явах тэр өөрөө хийж байгаа үед бол вирусын хүч, вирусын ирч одоо тэр энерги авдаг. Яг нөгөө цагаанд хэрэгсэн юм. Нөгөө нэг хэн блэ нэг алтартай зохиол би нэрийг санахгүй байна. Юу лээ 2 3 шөнийн дотор роман бичсэн байдаг гэдэг чинь хэн блэ нэг тийм хүн бас байдаг. Зарим хүн 50 жил нэг роман бичсэн энэ ч гэж байдаг. Тийм. Одоо Орсын их зохиолч Гончаро гэж нөхөр байгаа. Гончарогийн одоо алдартай нормануудын эхний оргил 10-д бол орохоор сайн ормаа шүү. Ер нь бол энэ сонсож байгаа залуучуудыг сайн гараад Гончаро Обломо гэж ормаа. Тийм. Үнэхээр сайн зохиол. Тэр жоохон өөдрөлт байж магадгүй. Гэхдээ яг уран бүтээл сонирхож байгаа өөртөө нэг жоохон уншдаг гэж үнэлдэг, унших гэж ирмэлцсэн хүмүүс тиймэрхүү зохиол унших хэрэгтэй байна. Тэнд жинхэнэ уран бүтээлийн үнцэн тэндээс харагдана. Гончаро Обломо 30 жил бичсэн гэж шүү дээ. Тэгэхээр би нэг зохиолыг 8 жил бичих болох юм.
Тийм. Гаргацсан байна тий. Тэнгэж дараагийн дэвтэр болохоор гэтэл нөгөө хин Достоевский болох тэр нэг Армана 26 хоног дотор үтсэн. Тэгээ нөгөө хурдан бичиж хэлсэн чинь болоо. Тэгээд хөв заяага тэр хурдан бичиж чинь сүлд амьдралынх нь сүлжийн үеийнх нь одоо хань болсон хүн байгаа шүү дээ. Тийм зохиолууд бий. Тэгэхээр энэ ярианаас бас юугаад нэг юм асууя гэж бодлоо. Одоо надад бол би бол одоо чинь зохиол бүтээл хийдэг хүн болгоноос л асуух гэж явдаг юм. Тэр дундаа залуу эхлэн бичигч одоо над чиг хүмүүс бол байнга л асуудаг нэг асуулт. Зохиолчийн хөдөлмөрийн талаар хүн болгон янз янз зохиолч болгон янз янзын цаг ууртай янз янз байдаг тий. Тэгээ таны хувьд ямар үед бичдэг вэ? Ямар үед одоо бичих орон зөриг онгод ордог? За би ч ер нь сахилгат мотог шүү дээ. Зарим хүмүүс уран бүтээлч сахилгатай бичдэг ерөөсөө суудаг тий. Өдөртийг суудаг. Би ч ингээл тэнцээр угаад дарахын заримдаа 9 шидийн юм сатараад ингээд өөрөө хураа явчих. Тэгээд тэрнээс болоод одоо тэр гараас юм гардаг юм жаахан удаашралтай сүүлийн үед уншигчтаасаа жаахан эхэлтэл яваад байна. Ер нь өглөө бичих гэсэн. Өглөө нэг 6-аас нэг 9 10 хүртэл толгой нэг монголчууд хэлдэг шүү дээ орооноос өглөө нөлөөдсөн гэж тэр үнэхээр үнэ. За ороо 10 цагаас 3 цагийн хооронд зүгээр бусд хүнийхээ яах мэдэхгүй. Тэр хооронд миний тархи нэг сайхан сэрэгдээ. 3-аас хойш өнгөрч тэр унтчих. Тэг. За яг тэр сэрэгсэн үедээ ингээд орж ирсэн мэдээлүүд ингээд бичснээ дараа өглөө толгой сэрэгдээр нөгөөдг ингээд эргэж шүүгээд хэлний хариулганы наацсан засах юм болгоод ингээд бичиж тэр өөнийх хаврд явт. Яг ингээд энийг бол би яг нэг орон талаа намаар л үтчих. Яг бичих юм. Яг бичих тийм. Эний чинь 100 бичсэн байдаг үлээ чи үйл үтсэн. Ер нь яг чи надад үлрэлийн өвч чинь та 100 илүү магадгүй нөгөө хөдөө гадаа яваад илүү явдалтай болчдөг л үйл илүү сайн суудаг гэж магадгүй тий. Намар өвлөлөх боломж 100 чинь тэгээд энэ байгаль дэлхийн арга дээр хүртэл сэтгэл хоёртой юмар санагдаад тэгдэг тий. Таны хувьд ч гэсэн одоо энэ наран сэвтийн бомбын талаар асуудал гээл ер нь бас нийгмийн нэлээд идэвхтэй явж штэ. Тэр дундаа хөдөө орон нутгаар байнга аялал зугаалдаг. Тэгээд тэр дундаа надад бас онцлоорхаад байгаа шалтгааны амтны байгаль хамгааллын талаар маш их үг хэлдэг. Тэр ирвсний тухай юу вэ? Тэр нэг хөдөө амьдарч байгаа хүүгийн талаар одоо энэ наран сэвтийн бомбын талаарх асуудал гээд одоо жишээ нь яг магадгүй мэрэгжлийн судлаач тэрний талаар ингээд үг дууга хэлж байгаа. Гэхдээ тэр хүмүүст нэг дутагдал байгаа зүйл нь ялч нөгөө чинь нийгмийн одоо уншдаа тань шиг одоо чинь хэдэн мянган уншигчид магадгүй байхгүй тэрийг одоо академик төвчний хүмүүсийг таньдаг. Тэгэхээр зохиолч бүтээлчийн хүмүүс бас тиймэрхүү энэ байгаль хамгааллын салбарт юу гэдгийг те үгээ хэлж байгаа нь бас олзуурах штэ юм уу даа гэж бас харж ил. Уран бүтээлч зөвхөн уран бүтээлээ хөөгд байхын тийм сайн биш гэж зөвөр би өөсөө тэгж боддоо. Энэ нийгэмд бид нар чинь оролцоотой байх хэрэгтэй. Нийгэмд ямар нэгэн сайхан зүйл байх юм бол тэр чинээрээ дэмжиж явах оролцоогоо одоо хөв нэмэр оруулах хэрэгтэй. Байгаль хамгаалал, хүмүүнлэг үс, сайн үс юм тэр. Ямар нэгэн сөрөг одоо зүйл байх юм бол тэрийг болох хэмжээгээр одоо хязгаарлах, сануулах үүрэгтэй гэж би боддог. Зүгээр олон хүмүүстийн дэмий явдал санагддаг байж магадгүй. Гэхдээ бидний онцлог байж та Монгол үндэстэн хэдэн 10 сая 100 сая тэрбум хүнтэй үндэстнүүд бол биш бид чинь цөөхөлөө байна. Цөөхөн үндэстний цөөхөн хоёр дөнгөрийн дундор шин тогтнож байгаа цөөхөн мөртлөө 90 улсын түүхтэй 90 улсын давтагдшгүй түүх болон өв соёлтой танин мэдгүүдийн ард түмэн уран бүтээлч болсон хөв заяаныхаа өмнө бид нар хариуцлага өргөж явах хэрэгтэй байна. Хамгийн наазах нь монгол хэлний хамт хариуцлага өргөж явах хэрэгтэй. Улмаар монгол үндэсний оюун сэтгэлгээний цэвэр тунгалаг байдлын өмнө хариуцлага өргөж явах хэрэгтэй. Гэхдээ тэн дээр бол хэр чинээгээрэл би нэг өчргөө сайн оролцоод байсан ч юм бол хэр чинээгээрэл оролцоод явж л байна л та. За тэгээд бас нэвтрүүлэг маань цаг хугацаатай бол яриад байвал яриад байгамаар байна. Гэхдээ бас одоо манай уншигчид ер нь их асуудаг. Одоо таны номнуудаас бас хамгийн олон уншигдсан номын нэг байх гэж бодож байна. Цагаан бороо номын талаар. Энэ номын одоо өмнө нэг таны ярилцлагыг үлээ сонсч ирсэн. Ер нь номынхаа эхэн дээрч бичсэн байсан. Би ер нь бол энэ дээр дутууд уулна гэхээс бол ихтүүлээгүй гэд. Одоо мэдээж зарим уншигч нарт бол үнэхээр дүр дүрслэл одоо 20 дугаар зууны их үед хүмүүнлэг одоо арчилсан нийгэм гэж хүмүүнлэг арчилсан үзэл гэж бол одоо чинь баруун хязгаарт ч юм уу тэр хонхуузууд гэдэг ч юм уу те тэдэндээ тулж байгаа магадгүй Монгол цэргүүдийн хувьд ч юм уу те сайн арчуудын хувьд ч тийм үү цаг үеийн тийм хатуу байсан учраас түүхийг одоогоор шүүж болохгүй гэж нэг түүх чи яриаг сонсч ирсэн. Яг тэрэн шиг
тийм хатуу цаг үе, тийм хатуул одоо тэмцдэг байсан юм уу та. Тэр шилийн сайн ирсэн, одоо тэр хятад хүмүүсийн одоо энэ дээр бас нэг сонирхолтой санагдсан. Сайн ч хятад, муу ч хятад зөвхөн хүн тэр үед юм хатуу хэрцгий цаг үеэсээ болдог байсан юм уу та тий. Тэр баруун хязгаарын дээрэмч ч гэсэн тий. Тэр энэ бас таны нөгөө одоо хууч ярианууд, нутгийн одоо хөгшдийн яриануудаас уламжилсан гэж сонссон. Тий. Тэр маш олон түүх байт. Одоо тэр дээрэмдүүлсэн, тонуулсан. Ер нь одоо тэр хилийн сумд бол тэр цаанаас орж ирсэн дээрмийн көлд өргөдөөгөө, өртөөгөө охирлоо. Тэр золиос болоогүй хөрөх айл бараг байхгүй. Ямар нэгэн байдлаар бараг айл болох. Ямар сайнд нохооны хамыг боогоод нөгөө нохооны намыг боогосных нь ороор ингээд цагаан усургал ногттой болж байгаа юм чинь арга барж байгаа гэж байна. Дуу гарахгүй гэж шүү дээ. Нохооныхоо хошны улаадсан төмрөөр хайрчсан байна. Яг тэгэхээр нохооч уцах тэр бүсөө төрж уцдаг. Тэгээ нөгөө улаадсан нүрэ харж тэр уцаж чаддаг юм байна л да. Тэгэхээр тэр хэмжээнд аргаа барж шүү дээ. Тэгэхэд яагаад тэгээд тэр байхад наашаа нутгийн үлүүд дөрвөд нүчихгүй. Тэр хэлгээ заараа алуулаа, тамлуулаа, дээрэмдүүлээд огт хүүхдүүдэд цааш нь одоо хэдэн арваар нь булаалгаж хүний 8-нд алдсан гэрнээ тэр нутгуурнаас ахаад үлдээд тэмцээд байсан чинь бэс нь үр дүнд баруун гэлээ талын ч авч үлдлээ шүү дээ. Одоо зарим хүмүүс хэлдэг одоо тэр манай алтан үрийг тэр жигт нь алдсан. Одоо тэр алтан өрөөнхөн 7 шөнийн ихэнх 60% тэр жигт нь алдсан. За манай засагтааны хэдэн том ушууд чинь цаашаа одоо энэ бар хөлөө тэр тэнгэр уулын урд үз хүртэл намгийн говь тэр жигтэй байсан шүү дээ. Манай ууж нутаг бол тэрийг бүгдийг алдсан. Тэрийг одоо нөгөө социализм үеийн нэг хэдэн одоо тэр нэг коммунистууд бэлэг болгочихсон шахам яриад байт. Тэрүүн шиг гинэн одоо тэнэг одоо бодлого шөмжил байхгүй. Хэл хязгаарт нутаг эзүүдэд ирэхдээ манайх чинь хэл тогтоох тухай асуудлыг энэ хоёр хөрчтөө байнга ярьж ирсэн. Одоо 20 гэдэ оноос хойш. Бүр 10 гэдэ оноос хойш хэл хязгаар тогтоох. Байнгын маргаантай байдаг учраас тэр хэл хязгаараа чинь нөгөө талд шүрх болох төр бид романа хэл ингээд тогтоож болдог. Хоёр талын хамтын ойлголцлын үрд гэрээ бичгийн үр дүн дээр хэл хязгаарыг тогтоож штэ. Тэгэд хэл хязгаар тогтоохгүй нөгөө тал удаашрах гэрээд цаанаас эзүүрч байгаа нутг руу төрж орж ирдэг. Улам наашаа алдаад байдаг. Тэгээд бүр ахаад нэмж одоо хугацаа алдах гэрээр газар нутгийг нэмж алдахаар байсан учраас одоо яг байгаад орон дээр одоо уулын ороогоор усны хിവэр тогтооё гэж тогтоосон 61-ээс 63 оны явдал байхгүй юу. Хүчин мөхсдөд аргагүй ихэн тогтоосон юм. Тэр хүчин мөхсдөд аргагүй ихэн тогтоосон юм дээр уруухан гаргаад урд хөрчтөйгөө харилцаад хилцээ хийгээд одоо хилтэй болоод авсан хүмүүсийн гавьяа байхгүй. Тэр ямар их олон түүхэн үйл явдлууд тэр хэл тогтоох гэрээ хилцээ чинь хэдэн 10 жил өрүүлжсэн атуу ширүүн тэмцлийн үр дүн тэр хичнээн олонгүй 8 нас болсны үр дүн тийм болсон гэж гэдгийг нарийн хүчээр мэдгүйгээр улс төрийн өнцгөр тэгж үүсгэж ийн гэдэг чинь үнэхээр харалган тэнэг явдал. Тэрийг одоо тэр нутагт одоо туулж ирсэн хүмүүсийн үрсад бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Одоо шүл миний сайн таньдаг мэддэг хүмүүсийн аав ээж хөрчүүлнэ миний төрс нутаг тэнд байгаа гэдэг хэлийн цаана байгаа зингэрч байгаа уул руу цаагаад нөлөөс тусаадаг юмнууд биш шүү дээ. Тэр чинь яасан их тэр үед хүч тутаал алдсан байхгүй. Тэгээд энэ дээрс энэ баруун хязгаарын түүх бол үнэхээр асар баялаг түүх байна. Тэгээд тэр хэдэн зуун тийм одоо нэг дээрэмдүүлсэн, алуулсан, тамлуулсан түүхүүд байгаа. Бүр ярихын аргагүй юмнууд байгаа. Тэгээд тэндээс чинь одоо нөгөө сонголт гэтгэхнийг нэг 5 6 ханыг сонгож авч байгаа. Тэр нэг хүүхд идж байгаа, тэр нэг тамалж одоо гэдс мэдс тэр охин тань хамт алж байгаа ч юм уу те. Тэрийг жишээ болгож одоо нөгөө сонгож оруулж байгаа юм тэр. Гэтэл ч яг ер нь өмөршгүй хүмүүс бас байгаа. Гүн чинь одоо чи бол ер нь өөрөө маник юм шүү дээ. Чи яхаараа юм бодож одоо олд юм багш. Би бодож олоогүй сонсон юм бол 100 тийм баримтуудаас би 2 3-ны өсрээ 5-ыг сонгож оруулаад зохиолд оруулж байгаа. Тэр чинь бүгдийг нь оруулах юм бол эн чинь зохиол биш болоод тэр аимшигын хрониклийн цуглуулга бол гэсэн үг байхгүй юу? Тийм. Нөгөө нэг хэсэг уншигчдаас танд маш их одоо загтал ирсэн шүү дээ. Тэгээ тэн дээр одоо зарим уншигчид их шоконд орлоо. Гэс үлдээ та нэг хошигноод сошиал дээр би ч одоо аимшигын зохиол уг нь бичих гэж зориог юм да гэд оруулчихсан байсан шүү дээ. Тэгэхээр тэр бол одоо бид нар их юмнасаа их амархан олддог юм байна л да. Түүхээсээ чинь саяхны түүх шүү дээ. Бидний аав ээж өвөө эмээгийн үеийн түүх гэхэд одоо бид нар баг ойлгохооргүй тийм зүйлийг. Тэгэхэд одоо бид нар магадгүй 800 жил өмнөх түүхийг хэрхэн ойлгох вэ гэдэг бас асуудал. Тэгэхээр эргэж ингэж түүхээсээ харж явахгүй бол болохгүй юм да. Би ингээд найз нөхдөд хэлдгийг. Тэгээд манай түүхийн багш нэг тэгж хэлж ирсэн. Та нар яг түүх судалт юм бэ?
Түүхүү зүгээр өнгөрсөн одоо ямар нэгэн хэрэггүй зүгээр үйл явдлын цуглуулга биш юм аа. Түүхийг одоо болтол ингээд бүх улсад ингээд түүх гэдэг хичээл ордог шалтгаан бол түүх ингээд тавтагддаг, байнга ингэж тавтагдж явж идэг. Хүн түүхээ мэдэхгүй болохоор тавтах гад байдаг юм байна. Харин ард түмж гэсийг ялгаагүй хөөхөнтэй адилхан. Бид нар өнгөрсөн хөөхөн өнгөрсөн алдаага одоо мартах юм бол ахаал тэр алдаага тавтдаг шүү дээ, тий. Ард түмж гэсэн ялгаагүй тэр өнгөрсөн хашуун түүхээ санахгүй бол ахаа тэргээ тавтдаг. Яг ингээд тавтаа яваад идэг. Дэлхийн түүхэнд тийм олон жишээнд маш олон байдаг шүү дээ, тий. Тэрэн шиг бид нар юу мартахгүй байх хэрэгтэй юм уу та гэд. Тэгээ тэрэн дээр нэг уран зохиолын нөлөө. Нэг айхтар үг өгдөө. Түүх гэдэг бол өнгөрсөн лөө харсан зүн ч юм а гэдэг үг өгдөө. Өнгөрсөн лөө хэдий ч нэг хүн гүнзгий нарийн харж чадна, хэдий ч нэг урт харж чадна, ирээдүгөө төдий хэмжээгээр тодорхойлох чадвартай, зөөгнөх чадвартай л гэсэн үг утгатай үг байхгүй юу? Энэ түүхийг одоо бид нар ингээл их гүрний түүхийг ч юм уу ингээл тэр бахархмаар сайхан түүх ярих тэр өстө гэдэг юу гэдэг жаахан үүсэх тал бас байдаг. Энэ түүхээсээ бид нар бахархлаа авах хэрэгтэй, сургамж авах хэрэгтэй. Тэгээ бахархлаа зөвхөн сургамж авах өрөөсгөл, зөвхөн бахархлаа авах нь өрөөсгөл. Тэгээ айл айлыг хослуулах хэрэгтэй байна. Тэгээ одоо түүх ярих юм бол хоёул битээр яриад дуусахгүй. Би зүгээр чам цаг байгаа бол би харин би чинь нэлээд олон жил сэтгүүлч хийсэн хүн шүү дээ. Би өөр чамаагийн ирсэн гэд сонсоод эхлээд чихэнд итгэ өгүүлдэг. Хүний хотод интерном дээр чинь хүүхдийн ном редакторлаа, хүүхдийн зохиол хүчээд зурагт номууд гаргаад редакцад боломжийн одоо сайхан тэр болгон залуучуудтай мөрөөдөд болдгоо тийм ажил хийгээд ингээ явж ирсэн хүн гээгүүд хөдөө орон нутг руу явчлаа очижсэн байна гэдэг би гайхчихлаа л дээ. Тэгээ энд ирээд өчигдөр өнөөдөр хоёр нэг анзаарч байгаа юм үнэхээр энэ амар амгалан мэдэрч байна. Амар амгалан байна. Бидэнд чинь нэг ийм ойлголт байгаа шүү дээ. Хөдөө очих дээр залуу хүн зэвэрдэг гэсэн ойлголт. За дээхэн үед одоо бид нар үед бол тийм байсан байж магадгүй. Одоо бол энэ хөдөө оронд сая би нааш ирэх юм Сүхбаатар хэнтэйгээр явж байгаад ирсэн. Хөдөөд ирнэ хүн зэвэрхэр болж байгаа юм биш үү гэж ойлгож шүү дээ. Чамд юм бол. Надад бас тийм бодолтой байгаа. Би бас анх эрэхтэй бас залуу юм ч бас айдстай шүү дээ. Би одоо сургуулаа төгсөөд 10 жилээ төгсөөл 10-аад жил болж штэ хотод тэгэл оюутан тэгэл ахаал ажлын талбарт тэгэл зундаал нэг хаяа аав ээжиндээ ирж хэд хоног байж гал явдаг. Тийм байж гал шууд л гинтл нөгөө нүүж ирлээ. Гэхдээ яг нөгөө таньж мэдхгүй газар биш болохоор амархан тасаад явчихж байгаа юм л да. Угсаа хөдөөний хөвгт учраас. Тэгээд миний нэг одоо сүүлийн үед их боддог болсон юм. Ер нь ингээд бид нар одоо магадгүй их оронч гэдэг ч юм уу нутаг ус ярих юм бол ямар нэгэн байдлаар үйлдэл хийх хэрэгтэй юм байна. Тэр нь одоо өөрийнх нь чадах хэрэг ямар ч салбарт ажиллаж хамаагүй. Тэгээд нацаг дөржийн тэгэртэй 100 жилийн өмнө хэлсэн үг гэдэг нь шүү дээ. Хөдөөгийн уул талаар тий соёлыг тарих залуус гэдэг. Тэгээ бас хүний хүн эрдмийг хүртлэн ер нь хэрэг галаа нэсэн үлгэр газар тий. Тэр мэрийг ингээд сүүлийн үед бас бодод нэлийн бодоод ингээд одоо хүүхдийн номын редакцийн дагаас нэлийн яриа өрнүүлж хахад бид нар ингээд ийш тийш ингээд явж явах хэрэгтэй юм байна. Тэгээд тэр дундаа ингээд хөдөө орон нутагт ингээд хөдөө орон нутгийг чинь ингээд хин нэгэн ирж ингээд хөгжүүлэхгүй. Тэг өөрсдөө л ирж ингээд хөгжүүлнэ тий. Одоо ингээд магадгүй бидний аав ээж эцэг их бол ингээд хийдгээ хийгээд явчихсан. Гэтэл дараагийн үе байхгүй бол яах юм? Одоо энэ хөдөө байгаа мал эдэн мал сүргэн яах юм? Ёс заншлан яах юм? Газар нутгийн эзгүүрээд яах юм тий. Тэгээ энэ байгаа хүүхэд залуучуудад чадахын хэрэг яаж нэг хүнд ч болох нэг юм тус тэмтэй байвал өөрийн мэдлэг чадвараа зарцуулвал гэдэг нь тэр нь одоо надад бол маш тийм одоо мөнгө төгөөрг амьдрах орчин юунаас илүү чухал зүйл юм уу та гэж боддог. Манай гэр бүлийн ч гэсэн ийм бодолтой байдаг. Тэгэхээр тэрнэндээ болоод ирсэн. Тэгсэн чинь харин харьцангуй тэр нөгөө зэвэрх гэдэг дээр үгүй юм байна. Илүү юм бодох цагтай, стресс байхгүй. Хүн чинь нөгөө стресст маш их энерги зарцуулдаг байсан ингээд ойлгож байгаа байхгүй би ч одоо цаг хоёроос. Тий ингээд одоо чинь хотод бид нар ажил руугаа явах төгжрэлтэй гэртээ харих тэр хооронд ингээд зүгээр л хажууд машин сигналтахад хүн ингээд автоматар ингээд аз жаргалын таавар ингээд буурж идэм байл та. Зөвхөн нэг сигнал ингээд сонсох төдийд л гэтэл энд бол үнэхээр сайхан тайван байгаа. Дээрээс нь бас илүү нэг уран бүтээл сэтгэлгээтэй байгаа болохоор би ингээд олон зүйл ингээд зэрэг хийх боломжтой болоод байгаа. Улаанбаатарт сүүлдээ ингээд сүүлд нөгөө нэг burnout гэдэг нэг ойлголт байдаг. Ажлаас халшрах гэдэг. Хүн чинь ингээд дуртай юм хийж байгаа сүүлдээ дуртай юмдаа дургу болох шиг тийм муухай юм байдаг юм байна. Хамгийн дуртай ажлаа хийж байгаа мөртлөө тэндээс ингээд таашаал авч чадхаа болоод нэг юм сул бар тэгээ нэг жоох ирч хүчгүй болоод ирээд тийм үед бол ер нь орчноос ил гэдэг зүйлгөөдөг. Тэгэл одоо бол одоо маш их юм урам зоригтой олон юм зэрэг хийж байна. Хажуугаар нь би бас хүүхдийн ном зохиолоо орхиогүй ингээд хийгээд бас явж байгаа. Тэгээ дээрээс нь бас ингээд радиод ажиллаад сонинд бас нийтлэл оруулаад тэгээд бас
явж байгаа болохоор ер нь одоо хүнд хэрэг ингээд зориг хэрэг байх юм бол хөдөр нутаг зэвэрнэ гэж бол байхгүй. Сая бүрэн гээд манай архангаас сүлжээ дэлгүүр гэдгийг тэр сүлжээ дэлгүүрийн хамт олон ингээд дандаа залуучууд манай нэг цэнгэнт нэвтрүүлэгт орсон. Тэгээ би хөтлөгчөөр нь ажилласан чаар 6 одоо нэг залуучууд огт суухад бүгдээрээ энэ онд архангад ирж ажиллаж байгаа хүмүүс. Тэрний хоёр нь архангаа биш хүмүүс. Тэгэхээр ер нь хөдөөрөө залуучууд явж байгаа юм байна. Яг миний анзаарснаар архангад бол маш олон. Одоо чинь манай телевизэд чинь надаас гадна хаад 2 хүн яг ингээ архангад зорж ирж ажилласан залуучууд байгаад байгаа. Тэгээ сонин дээр ч гэсэн. Орчин ямар байна? Тэгээд одоо залуу хүмүүд ажиллаж амьдрахад одоо IT дата орчин байна уу? Яг хөө мэдээж залуу хүмүүсийн хамгийн гол асуудал чинь одоо энэ орон байрны асуудал гэж явд юм байна. Одоо аймгийн төв дээрч, сумын төв дээрч хаанч байсан. Тэгэхээр аймгийн төв дээр бол харьцангуй гайгүй. Одоо ингээд ер нь бүхэл аймгийн төвүүд дээр ингээд маш олон юм байрнууд баригдаж байна. Тэгээд тэр дундаа хөдөр нутгийн одоо шинэ байр орон асууц авах боломж буюу нэг хүртээмж нь багч гисэн нөгөө савхигийн боломж нь харьцангуй гайгүй. Хөнгөлөлт урамшуулал зээл тусламжууд харьцангуй байдаг болохоор хүртээмж нь бол ялч жоохон багтай. Одоо манай малч чинь шууд бэлэн мөнгөөр байр авчаад бид нар нөгөө ипотекийн зээлгээд хувааж аваад авах гэдэг. Гэтэл орон нутгийн чинь шууд байр баригдаад тэр байр чинь бүгд дуусчихдээ юм байна. Хүүхдүүдэд их айтайгаа орчин байна гэж би өчигдөр харлаа. Би өчигдөр ингээд хойш нөгөө шимц зохиолч сэтгүүлч шимцхийн руу явж байхдаа наан тэр гудамжинд байгаа хүүхдүүдийг харлаа. Хүүхдүүд барилдаж байна, ноцолдож байна, уралдаж байна, гадаа тоглож байна. Утсураа зогсож байгаа хүүхдүүд ховорхон байна. Тэр юу орж байна? Одоо хотод бол тэгэд гадаа тоглоод, олуулаа тоглоод, барилдаа ноцолдоо явж явах болцоо юм баг байхгүй шүү дээ. Хотод бол. Тэгээ нэг орон суусан доор нэг алганжныхан гац дээр нэг тоглоомын талбайтай. Тэр өөрснөө бохирдол ихтэй, хөл ихтэй. Гэр оролт бол тэгээд одоо ашаан дотроо нэг ингээл ашаан дотор хашигдаал нэг хоригдсон тийм хүүхдүүд амьдрал байгаад байгаа. Би одоо хүүхдүүдээ Улаанбаатар хотод өсгсөндөө баг харавс харших байхгүй юу? Цэцэрлэг сургууль гэр өөр маршрут байхгүй. Хаяа нэг одоо наад тогтоогч экономи үздэг юм тэмэрхүүлэн болж байгаа. Гэтэл энд хүүхдүүд хичээлүүтэй аз жаргалтай дуулаад шуугалтаад энийгээд гүүгээд хараагаад ингээ явах боломж их байна гэж харагдаж байна. Хөдөө сумд бол бүр илүү сайхан байна. Тийм тэгээд хөгжүүлнэ гэж одоо чинь хөдөө сум ч юм уу одоо аймгийн төв хөгжснийхэн дараа очно гэж залуучууд хүлээгээд хэрэггүй юм шиг байна. Ер нь бүхэл ард түмэн дээр ганцхан Монгол дээр ч биш энэ угсаал туулаад гарсан зүйлс. Амьдралынхаа одоо чинь Солонгос 1960 70-аад онд ямар байлаа. Тэгээд ерөнхийлөгч нь зүүн Германд төлөө баруун Германд төлөө нэг айлчилж очиод тэгээд Солонгост тэр солилцоогоор очисан ажилчид тагаа уулзсан байна. Тэгсэн чинь нөгөө нуурхад ажилласан Солонгосоос очисан ажилчид нь ингээд хав хар царайтай болсон. Тэгээд ерөнхийлөгч нэгээ тэр уулзалтан дээр уйлаад би ингээд улсаа ингээд босгохын тулд тэр дайны дараа чи өмнө Солонгос чинь сүрээд дид бүтэж юу ч болсон шүү дээ. Тэгэхэд улсаа ингэж ирээдүйн хойчоо ингэж гаргахын тулд та бүхний нүрээ харалтал ингэ ажилласан байна гэж үйлээ зогсчихсан ингэ түүхийг уншижсэн. Тэгэл тэр үе ингээд одоо дуусна дуустал ингэ зүтгээд тэгээ Солонгос 80 90-ад онд бол өсрөнгөө хөгжсөн байдаг. Тэгээ тэр болгосон хүчнүүд нь ирээд Тутинд ажилласан одоо хөрөнгө орлого нь одоо нутгуурга байнга явуулдаг байсан тий. Тэгээ Солонгос бол хөгжсөн байдаг тий. Гэтэл бид нар бол одоо бид нар ч гэсэн ялгаагүй тэгэл аргэрэтэж жакел гадагшаа орон тий Солонгос руу Япон руу ч юм ажиллаж байна. Бид нар бас нэг тэр үе хөгжлийнхөө тэр үед яваа юм уу та гэж бодоод байгаа. Тэгэхээр социализмын үед бүр хуучин одоо нөгөө дөнгөж хөвсгөл гараас гарсны дараахан болгоцсон хүчнүүд багтай тий тонголог тамир дээр гардаг шиг хөдөө сумд багш ирсэн чинь хүүхдүүд нь одоо хүрээний сургуульд хүүхдээ өгөхгүйгээд хүүхдүүд аваа явчихдаг хүүхдүүд нь зугтдаг хүчээр аваачиж тий сургуульд оруулж байгаа чинь тэр ард түмнээ боловсралтай болохгүй л тухайн үед яг мэдээж захиргатлалтын байдлаар хийсэн ч гэсэн тийм л одоо зүйл шүү дээ. Тэгэхээр одоо үед бол яг юм залуучууд бол өөрсдөө тэр сайхан одоо чинь сумда тоглоомын талбайг өөрсдөө барих хэрэгтэй байгаа байхгүй тий. Өөрсдөө сургуулаа сайхан болгоод, өөрсдөө боловсралтай болгоод, өөрсдөө одоо чинь сумын төвд ингээд ном уншиж сууж байхад хинч гайхахгүй болох хэрэгтэй. Би сургуулаа төгсөж байхад манай сумын номын санд 2 хүн ордог байсан. Нэг нь манай түүхийн багш. Их мэдлэгтэй хүн байсан. Нэг нь би. Манай ээж анх тэгээд номын санд карт нийлгэжсэн. Тэгээд анх ингээд номын санд орсон чинь миний хувьд бол тийм эрдэнэс шиг эрдэнцийн одоо агуулгах шиг байгаа. Тэгээд тэр агуулгахаар ингээд ороод зүгээр л хамгийн захын нэг номын теорийг үлээхэд ингээд доошоо шороо ингээд миний гар дээр асгарсан байхгүй. Тэгээд энэ номыг ингээд уншдаг байх хэрэгтэй юм байна. Энэ номыг ном унших чинь юм энгийн зүйл те байх ёстой зүйл юм а гэдгийг яд чинь за нутгийнхаа залуучуудад
бас ингээд танилцуулъя гэсэн бодлыг төрж ирсэн. Тэгээ одоо яг тэр зүйл ингээд эхлүүлээд номын тухайг нэвтрүүлгийг явуулдаг сайн байна. Сайн байна. За энэ ажил нь өшөө олон залуусын зүрх сэтгэл төрөөсөө амжилт хүсье. За тэгээд номчин тахтай бас нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж өргөдөн орсонд цаг зав аваад зориулсанд сонсогчдийнхөө өмнөөс архангажуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье. За тэгээд ирээдүйн уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Та бүгдээ ажиллаж гисэн амжилт хүсье. За баярлалаа. За ингээд номын тухай нэвтрүүлгийн тусгай дугаар маань зохиолч, сэтгүүлч Баасангийн Номын чимд дугаар оролцлоо. Ингээд дараагийн дугаараар уулзцаая.